Сайн байцгаана уу? 2026 оны 9-р сар. За 9-р сард маань харьцангуй тайван үйл явдалтай саруудын нэг бол болно. Гэхдээ 10 сард нэлээд өөрчлөлтүүд авчрах боломжтой. Энэний трейлер юм шиг мэдрэмжийг үе танд өгж болох юм. За 9-р сард болохоор ямар нэгэн нар сарны хэртэлт байхгүй. Гэхдээ сугар гариг сүүдрийн ухралтаа хийгээд эхэлчихсэн байх болно. Тэгэхээр сугар гариг бол албан ёсоор 10 сарын 3-наас 11 сарын 14-ний хооронд хамгийн эрчимтэй ухралтаа бол жинлүр хилэнцгийн ордонд хийх юм. Гэхдээ сүүдрийн ухралт бол мэдээж ингээд эхэлчихсэн 9 сард их мэдрэгдээд 12 сарын дунд хүртэл сүүдрийн ухралт маань мэдрэгцээр байгаа дуусах нэ. Тэгэхээр сүүдрийн ухралт гэдэг нь маань яг эд ухарч байгаа гаригийг бодвол арай хөнгөн мэдрэмжийг мэдрүүлнэ. Гэхдээ үйл явдал төстэй гэдгийг бас анхаарах ёстой. Тэгэхээр сугар гариг бол одоогоор жинлүүрийн ордонд аялаж байгаа өөрийнхөө гэрт байршиж байна гэж бол үзнэ. За сугар гариг удахгүй хилэнцгийн орд руу 9 сард бол шилжилт хөдөлгөөн хийн. Тэгэхээр 9 сард юу болох вэ? 9 сар дээр бол түрүүн хэлснээрээ харьцангуй тайван. Гэхдээ саяны 8 сард болсон нар хэртэлт 8 сарын 28-нд болох сар хэртэлтийн энэ 2 том нар сарны хэртэлтийн дараа 9 сард амьсгаа авах нэг жоохон боломжийг та мэдрэх нэ. Учир нь сугар гариг жинлүүрийн ордноос хилэнц рүү шилжилт хөдөлгөөн хийхээр байна. За тэгээд ихэнх цаг хугацаанд буд гариг маань өөрөө охины ордонд байршина. Тэгэхээр аливаа болж байгаа асуудал дээр мэдээж бодиттой харах, прагматик хандах боломжийг өгж байгаа нэг талаараа бас асуудлыг илүү зөөлөж өгнө. Нөгөө талаараа гэх юм бол учир утгагүй буруу харилцаа холбоо үл ойлголцол гэх зүйлүүд бол 9 сард барагтаа болохгүй. Гэхдээ нар сарны хэртэлтийн дараахан юм өмнөхөн болдог энэ сэтгэл зүйн тавгүй байдал ямар нэгэн өөрчлөлт гинтийн өөрчлөлт, хувь тавилангийн эргэлт өөрчлөлтөд бол үргэлжлүүлэн таны хувьд болохыг үгүйсэхгүй. За тэгэхээр бол хүний натаал чартн дээр юу болоод байгаа нь илүү тодорхой болж харагдана. Гэхдээ ихэнх тохиолдолд ямар нэгэн байдлаар таны гариг эрхсүүд арслан, бомб, үхэр, хилэнц эргээд ихэр, загас, ном, охин гэдэг ордуудад ямар нэгэн гариг эрхсүүд ч байгаа бол болж байгаа энэ хэртэлт, хоёр хэртэлт маань хоёулаа ямар нэгэн байдлаар альва зүйлийг хааж эхлүүлэх хувь тавилангийн эргэлт өөрчлөлтүүд ажил амьдрал дээр ч болж байгаа гэдгийг бол мэдрүүлнэ. За тэгээ 9 сард дөнгөж гараад үйл явдал нэг их мэдрэгдэхгүй өөрчлөлт танд их тийм мэдрэгдэхгүй байжгаад 9 сарын 10-аас ахуулаад нэлээд олон гаригууд эргэлт өөрчлөлтүүдийг ордууд байршлаа солин хийж эхэлнэ. Тэгэхээр сугар гариг түрүүнд дурдсан жинлүүрийн ордноос гараад хилэнцгийн орд руу 9 сарын 10-нд яг мөн ялгаагүй буд гариг жинлүүрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийн. 9 сарын 10-нд Тэнгэрийн ван гариг бас ихрийн ордонд ухрах хөдөлгөөнийг бол хийн. Далайн ван гариг дэлхийн ван гаригтай эерэг холбоос тогтоох үе. За бас нэг жижиг астероид байдаг Жуно гэж гариг бас 9 сарын 16-нд урагшлах хөдөлгөөнийг бол хийж эхэлнэ. За Кайрон буюу Үхрийн ордонд нэлээд шуугуулад байгаа жижиг астероид маань ухрах хөдөлгөөнийг хийсээр байгаад 9 сарын 17-нд хоньны орд руу ухрах хөдөлгөөнийг бол хийн. Тэгэхээр бол энэ үеэр хувь хүнтэй холбогдсон арай нэг өөрчлөлттэй мэдрэмжүүд юм уу эдгэх хэвээр зарим нэг асуудлууд иргэн гарч ирэх бүрэн боломжтой. 9 сарын 18-нд 9 сарын 20-нд энэ төр ямар нэгэн байдлаар илүү эерэг өөдрөг үйл явдлуудыг татсан сарны энергиуд бол үүсэн гарч ирэх ба
9 сарын 22-нд нар жинлүүрийн орд руу шилжилт төлөвлөгөө хийж бүтэн сар хоньны ордонд гар нь ангараг гариг арслангийн орд руу шилжилт төлөвлөгөө хийж бууд гариг бас ялгаагүй жинлүүрээс гараад хилэнцгийн орд руу шилжилт төлөвлөгөө хийх нэ. За мэдээж түрүүний ярьснараа одоо сугар гариг маань өөрөө сугар гариг маань жинлүүр өхрийн ордыг хариуцдаг. Хоёр одоо ордыг эрхшээдэг ийм гариг байгаа. За сугар гариг өөрөө яг юу хариуцдаг гариг юм бэ? За дээрэс нь энэ сүүдрийн ухралтан дээр та илүү энэ энергийг одоо мэдэрч эхлэх учиртай. Тэгэхээр сүүдрийн ухралтыг ерөөсөө ярихгүй өнгөрөөж болохгүй. Хэрвээ та тодорхой хэмжээгээр энергийн хувьд маш мэдрэг хүн бол энэ сүүдрийн ухралтыг илүү их мэдрэх бүрэн боломжтой байдаг. За бодит амьдрал дээр яг одоо бүр бодит үйл явдлуудыг татж байгаа үе нь бол мэдээж түрүүний дурдсанаар 10 сараас 11 сарын хооронд илүү эрчимч нэ. Гэхдээ 9 сар дээр та мэдрээд байгаа одоо шилжилт хөдөлгөөн өөрчлөлтүүд бол сүүдрийн ухралттай шууд холбоотой. За сугар гариг бол яг ер нь таны тааламжтай одоо ханддаг, харагддаг зүйлүүдийг хариуцдаг. Жишээлбэл та ямар нэгэн зүйл худалдаж авах, үнэтэй зайтай зүйл худалдаж авах, хэмжээний зүйл хөрөнгө оруулах энэ гэсэн зүйлүүдээр маш анхааралтай байхгүй бол болохгүй гэсэн үг. Тэгэхээр бол танд гэж зөвлөхөд сүүдрийн ухралт бол нэлээд эрт эхэлчихсэн учраас 9 сараас 12 сарын 15-ны хооронд бол би бол таныг их хэмжээгээр их одоо том зүйл худалдаж аваад хэрэггүй гэж бол зөвлөхөөр харагдаж байна. За нөгөө талаас болохоор сугар гариг романтик харилцааг хариуцдаг. Түүнээс биш таны одоо toxic ex-ийг бол хариуцахгүй. Ер нь бол сугар гариг хайр сэтгэл, за харилцаа холбооноос таны авдаг таашаал, эсвэл ямар нэгэн таны сонирхдаг хин нэгэн хүн энтрийг бол хариуцнаа. За дээрэс нь яа тэгэхээр сугар гариг өөрөө яг гэрлэлтийн гариг гэхээсээ илүүтэйгээр бас нөгөө талаараа энэ маань илүү эд хэрэглэл, за эсвэл дуртай зүйл, таашаал авдаг зүйл, заавал амьдралын хүнд хэцүү асуудал болгоныг хариуцахгүйгээр илүү одоо таны таашаал авдаг зүйлүүдтэй шууд холбогдно. Тэгэхээр энэ үеуд дээр яг X чинь эргэж гарч ирэхгүй. За зарим тохиолдолд магадгүй юм. Ялангуяа таны натал чартан дээр та илүү их юм сугрын эрхшээлд байдаг хүн бол магадгүй илүү итэвхтэй өөрчлөлтүүдийг мэдрэх юм. Бусдаар бол одоо хамгийн 3 чухал өртөд байгаа ордонд бол жинлүүр, хилэнц, үхэр гэсэн одоо ордод илүү их энд нөлөөтэй байна. Бас тохиолдолд бол хүмүүсийн маань хувьд энэ үеэр үнэтэй цайтай зүйл худалдаж аваад хэрэггүй гэж зөвлөхөр байна. Ямар нэгэн байдлаар одоо мөнгө хөрөнгө зарцуулаад хэрэггүй гэж хэлэхээр байна. За дээрэс нь ямар нэгэн зүйл худалдаж авах, хөрөнгө оруулах, за дээрэс нь гоо сайхны хагалгаанд орж болохгүй, шинэ бүтээгдэхүүн худалдаж авахгүй, шинэ харилцааг эхлүүлж болохгүй. Жишээлбэл шинэ харилцаа гэдэг нь ямар нэгэн байдлаар гинт та одоо энэ ухарж явах үед буюу сугар гараг ухарж явах үед шинэ хүн гарч ирээд гинт болцож үерхэд ч гэдэм юм уу, эсвэл болцоонд яваад, эсвэл гэрлэлт хийгээд, эсвэл суух талаар яриад энэ төр гэдэг юм шиг том шийдлүүдийг нэх гаргаад бол хэрэггүй. Энэ үеэр зүгээр одоо илүү яах ёстой вэ гэдгээ ойлгох, илүү их анзаарч өнгөрөх. Тэгээд мэдээж одоо энэ үеэр таны харилцаа, ерөн сонирхол, хобби, болцоо, эсвэл ирээдүйн хөрөнгө оруулах бизнес, мөнгө санхүү, гоо сайхны хагалгаа, урт удаан хугацааны одоо таашаал өгөх ямар зүйлүүд дээр та хөрөнгө оруулалт мөнгө төгрөг гаргах гээд байгаа, хийх гээд байгаа гэдгээ илүү их судлаад, анзаараад өнгөрөх нь илүү чухал байна. За шинэ болгон одоо ямар нэгэн ухарж явах үеүүдэд эхлүүлээд бол хэрэггүй. Харин хуучин таны дурлал сэтэрч болохын, таны хуучин таны одоо сонирхож исэн, болцож исэн хүн иргэн гарч ирж болохын. Ямар ч байсан энэ үеүүд дээр нэг тийм урдны нөгөө нэг дурсамж, урдны дурлал, урдны сонирхол, урдны авъя гэж бодож исэн, хөрөнгө оруулъя гэж бодож исэн зүйлс, эд зүйл, эд материал зүйлс гарч ирж болно. Тэгэхээр энэ үеүүдээр яг энэ одоо зүйлүүд дээр анхаарлаа хандуулад нөгөө талаасаа болохоор харин таны хувьд охины ордонд нар одоо бас бод гарагтай аялж байгаа энэ үедэд илүү бодтой, прагматик, за тэгээд гэрхай, нарийн асуудалд илүү нухацтай,
За тэгээд бодиттой хандах боломжийг өгж байгаа. Тэгэхээр 9 сард бол яг уу ер нь бол өөрийн чинь эрүүл мэндийн байдал. За тэгээд өөрийн чинь ямар нэгэн хийх гэж байгаа ажилтай холбоотой гэдэг юм уу, бичиг цаастай холбоотой зүйлүүд илүү одоо танд үр нөлөөтэй өөрчлөлтүүдийг авчирнаа. Тэгэхээр үүндээ илүү анхаарлаа хандуулаа гэж бол зөвлөхөр байна. За тэгээд ерөнхийдөө бол сугар гариг маань хилэнцгийн орд руу шилжчихээр 9 сарын 10-д гээд энергийн хувьд өөрчлөлтийг мэдэрнэ. Ямар нэгэн байдлаар таны хувьд асуудал дээр илүү нухацтай хандахгүй болохгүй гэдгийг анзаарч эхэлнэ. Юм болгон дээр 50% орж болохгүй гэдгийг анзаарч эхэлнэ. За дээрэс нь ямар нэгэн атаа жөтөө, ямар нэгэн сөрөг зүйлүүд мэдрэгдэх бүрэн боломжтой болж өгнө. За нөгөө талаас нь болохоор таны хувьд харилцаа холбоон дээр ямар байдлаар харилцаа үүсгэхийн, гэр бүлийн харилцаа, ирэмийн харилцаа гэд бүхэл талаараа танд ямар хуу сэтгэлүүд одоо зүйлүүд ерөөхдөө бол үүсгэхийн гэдгийг анхаарах боломжтой. За нөгөө талаас нь болохоор таны өөрийн чинь одоо энэ сар төлөвлөж байгаа зүйлүүд дээр саад бэрхшээл учрахгүй. За тэгээд ямар нэгэн зүйл хийхэд чинь саад бэрхшээл учруулах ямар нэгэн асуудал үүсэх юм бол ангараг гариг маань өөрөө нэлээд удаан хугацаанд мэлхийн ордонд аялж агаад эргээ арслангийн орд руу сарын сүүлээр бол аялж эхэлнэ. Тэгэхээр та яг бодсон зүйлийнхаа араас илүү нээлттэй, илүү зоригтой алхам хийхэд бол арслангийн орд руу ангараг шилжихэд илүү танд хүчтэй мэдрэгдэх болно. За тэгээд ордуудад маань мэдээж ямар нөлөөлөл үүсгэх вэ? Ордуудад маань юу болох юм бэ? 9 сар бол одоо түрүүний дурдсанаар харьцангуй гайгүй одоо энергитэй сарууд байна. Ягаад тэгэхээр саяхан том болсон хэртэлт. Тэгээ үүний дараа нэг жоохон амьсгаа авах одоо боломж өгөөд эргээд сугар гариг маань ухарч эхэлнэ шүү дээ. Тэгэхээр үүндээ илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй баха. За хоньны ордоос ахуулаад эхэлнэ дээ. За хоньны ордогны маань хувьд энэ одоо 9-р сар тэр чихтэй завгүй сар. Ангараг гариг бол үргэлжлүүлэн одоо сарын ихэнх одоо хугацаанд мэлхийн ордондоо үргэлжлүүлэн урагшилж байна. Яагаад тэр өнгөрсөн одоо зуны туршийн маань мэлхийн ордонд ангараг гариг маань ухарж байгаа ангараг гариг маань одоо зуны турш их тохиолдолд одоо юу гэдэг нэлээд ийм итвэх султаа явж байгаад арслангийн орд руу удахгүй шилжилт хөдөлгөөн хийнэ. За тэгээ нөгөө талаас нь болохоор хоньнуудын маань хувьд 9 сарын 17-нд Кайрон эргэж хоньны орд руу шилжилт хөдөлгөөн хийн. Гэхдээ хоньны ордны сүүлийн налууд буюу сүүлийн 10 хоног төрсэн хүмүүст илүү их мэдрэгдэнэ. Ялангуяа ажил, карьер, за амьдралынхын зарим нэг асуудал, эрүүл мэнд, бие физиолог зүйлүүд дээр нэг анхаарах ёстой зүйлүүд дахин үүсэж гарч ирэх нь байна. За бусд үедэд болохоор таны ажил, карьер илүү итвэхтэй. Ажил, карьер дээр чинь хин нэгэн хүн гарч ирээд хамтарч ажиллах боломжтой гэдэг юм уу? Ямар ч үсэн ингээд хийх ёстой, учрах ёстой хүмүүс тань дээр гарч ирэх боломжтой сар өөрөө 9 сарын дунд үеэс бол эхэлнэ. За сугар гариг бол ихэнх одоо сарын одоо юу гэдэг 8 сарын 10 хүртэл 9 сарын 10 хүртэл бол таны харилцаа холбоо дээр жинлүүр дээр байжгаад 9 сарын 10-даас ахуулаад энэ хүү гариг маань хилэнц рүү орчин. Тэгэхээр хилэнцийн ордонд сугар байршаад эхлэхлээр таны хувьд хүмүүсийг илүү их тандсан, хүмүүст илүү итгэхээ болсон, эсвэл хүмүүсийг илүү их одоо анзаарч сайн судалж ийж одоо шинэ ажлыг эхлүүлэн судалж ийж яг энэ хүнтэй уулзаж, ярилцаж одоо харилцаагаа үүсгэн гэсэн ийм бодол руу илүү их орж эхлэх нь байна. За нөгөө талаасаа бас эхрийн ордонд тэнгэрийн мангарыг ухрах хөдөлгөөн хийж байгаа нь хоньнуудын маань хувьд бодол санааны хувьд ингээд урд нь ямар нэгэн төлөвлөж ирсэн ажлууд эргэн гарч ирнэ. Урд нь явна гэж шийдэж ирсэн богино аяллууд, урд нь төлөвлөж ирсэн одоо болоод ингээд өөрчлөлтөн байсан зарим нэгэн уулзалтууд, за тэгээд ямар нэгэн богино аяллаас үүдсэн бизнес аяллууд, бизнес тохироо ажил хэрэгүүд бүгд ингээд бусдтай ярьсан ажлууд эргэн санаандгүй байдлаар дахин
гарч ирнэ. Тэгэхээр та төлөвсөн төлөвлөөгөө угаасаа гинт ингээд тантай одоо таны шийдсэн шийдэггүй ингээд гинт огцом эргэлт өөрчлөлтүүд бизнес аялал, харилцаа холбоо, эсвэл хүмүүстэй хамтрал дээр үүсэх нэ. За нөгөө талаасаа болохоор шинэ сар 9 сарын 10-нд охины ордонд гарч байгаа. Тэгэхээр шинэ сар охины ордонд 9 сарын 10-нд гарснараа та эрүүл мэндтэй холбогдсон нэг тийм бодиттой өөрчлөлтүүдийг хийх нь байна. За өөрийнхөө асуудалтай одоо шууд нүр тулах боломжтой болох нь байна. Өөрийнхөө сул тал давуу талыг илүү мэдэрсэн алхмыг энэ шинэ сар тань мэдрүүлнэ. За дээрэс нь ажил албан дээр юу хийх ёстой, юу дуусгах ёстой, юу хийхгүй яваад байгаа вэ гэдгийг олж харна. Та ерөөхдөө бол 9 сард нэлээд одоо газарцсан, бодиттой харсан, төлөвлөсөн, дээрээс нь ямар нэгэн зүйлээ хадгалсан. Одоо санхүүгийн тал дээр ч гэсэндээ та хит их үрхгүй байх, хит их одоо зарлага гаргахгүй байхаар хичээнэ. За нөгөө талаасаа бас эргээд үр ширээ төлөх, үр ширтэй холбоотой асуудлуудаа зэгцлэх, за эрүүл мэнд дагаад илүү сайн үр дүнтэй өөрчлөлт хийх, шинэ хоол, шинэ дайет, шинэ амьдралын хэлбэрийг та охины ордонд шинэ сар гарснаар оннууд маань хийж эхлэх нэ. За тэгээд нөгөө талаас болохоор өөрийн чин одоо хувьд 9 сар тэр чигтээ ингээд ажил амьдрал асуудлуудтайгаа нүр тулж нэлээд олон хүний амьдралыг цөөхөн асуудлууд байгаа. Тэр нь одоо өөрөөр эрүүл мэндийн асуудал. За тэгээд өөрт чин саад бэрхшээл болдог дайсан өөрийн чинь амьдралд гай барцад болдог одоо юу гэдэг зан гаран шин амьдралын хэлбэр донтолтууд гэж зүйлүүд байгаа тий. Тэгэхээр энэ зүйлүүдэд та ерөнхийдөө бүгднийг их анхааралтай зөв ингээд өөрийнхөө юу гэдэг тооцооллын дагуу барьж контролдож чадхаар одоо сар өөрөө болж байгаа ба 9 сарын одоо 22-ын гараад нар маань жинлүүрлөө ороод ирэнгүүт таны хувьд илүү хүмүүстэй чөлөөтэй, нээлттэй ажил амьдрал дээр харилцаа нээлттэй хүмүүстэй илүү их хамтарсан ажлуудыг эхлүүлэх энэ төр боломжуудыг үүсгэж эхлэхээс гадна 9 сарын 26-нд сар маань хоньны ордонд битүүрч байгаа. Тийм болохоор хийсэн зүйлүүдийнхаа үр дүнг ингээ хүртсэн. Та өөрөө ингээд нэлээд өөртөө happy гэх одоо өөртөө нэлээд одоо юу гэдэг аз жаргалтай одоо юу гэдэг хийсэн зүйлүүдийнхаа үржил шимүүдийг ургацаа хураасан ийм өөрчлөлт рүү бол орж эхэлнэ. Тэгэхээр юу тайрн түүнийг хураана гэдэг зүйлийг та 9 сарын 26-наас хойш мэдэрч илүү идэвхтэй болж эхэлнэ. За зарим нэгэн болохгүй байсан ажлуудаа олж харна, болж байгаа ажлуудынхаа үр дүнгуудыг хүртэнэ. Ер нь их тийм таатай одоо мэдрэмж хоньнууд маань авах нь байна. Тэгээд ангараг гарыг Арслангийн орд руу 9 сарын 27 шилжснээр та нэлээд одоо урам зоригтой том алхмуудыг харилцаа нийгмийн хүрээндээ бол хийж эхлэхээс гадна үр хүүхдтэйгээ ямар нэгэн байдлаар харилцаа тун идэвхтэй болох ба тэдний ажил амьдралд та оролцох, тэднэртэй хамтарч ямар нэгэн зүйл хийж бүтээх, дээрэс нь өөрөө та бас ямар нэгэн байдлаар хобби, фитнес, бүжиг, жүжиг, эсвэл ямар нэгэн өөрхөн хоббиг илүү илтгэсэн зүйлүүдийг эхлүүлэх нь байна. За дээрэс нь буд гаригийн хувьд гэвэл та ер нь сарын сүүлээр нэлээд одоо тооцоолсон, эрэл хайгуул хийсэн, төлөвлөгөө гаргасан. За дээрэс нь өөрийнхөө ажил санхүүгийн байдал дээр ямархуу амжилтыг татах уу гэсэн тооцоо, барагцаа, төлөвлөгөө, судалгаа хийсэн ийм байдлаар 9-р сарыг та дуусгах нь байна. Дараагийн орд бол үхрийн орд байна. За үхрийн ордныхны маань хувьд ирж байгаа одоо 9-р сар маань танд ямар өөрчлөлт авчир байгаа. За 9 сар бол таны хувьд тун таатай сар. Хамгийн түрүүнд одоо махбодын хувьд мэдээж газар бие махбод идэвхтэй болж байгаа. За газар бие махбод бол мэдээж одоо таны ээлтэй одоо нэг махбод чинь буюу та өөрөө газар бие махбодтой, охины орд бол буд гаригийн одоо эрхшээлдүүдэг бас нэг газар бие махбодтой орд байгаа. Тэгэхээр 9-р сар таны хувьд нэлээд одоо таатай саруудын нэг болж өнгөрдөг. За бас дээрэс нь анхаарах ёстой зүйл гэвэл мэдээж та сугар гариг ухрахаас өмнө ялангуяа одоо яг бодит ухралт эхлэхээс өмнө амжуулах ёстой ажлаа 9 сартаа амжуулж авбал их таатай.
За дээрэс нь ямар нэгэн одоо хүмүүстэй харилцах харилцааны асуудалтай байгаа шийдэж чадахгүй байсан зүйлүүд байгаа л 9 сартаа үнийг амжуулалт тун таатай байна. Учир нь 10 сар гаргаад танд нэлээд олон үл ойлголцсон асуудлууд, буруу ойлголцол асуудлууд үүсэх өндөр боломжтой гэдгийг анхааруулж байна. За 9 дугаар сарын 10-д хүртэл ерөнхийдөө бол нэлээд үйл явдал намжуу байж байгаа. 9 сарын 10-аас ахуулаад шинэ сар охины ордонд гарч за дээрэс нь сугар гараг хилэнцгийн орд руу бод гараг жинлүүрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр та ерөнхийдөө 9 сарын 10-аас ахуулаад маш завгүй болж эхлэх нь байна. За дээрэс нь хүмүүстэй ямар нэгэн шийдэхгүй байсан асуудлуудаа шийдэж эхлэх нь байна. За Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөнийг хийж байгаа. Тэгэхээр энэ маань танд тодорхой хэмжээнд оюун санаа, бодол санааны хувьд өөрчлөлтүүдийг илүү мэдрүүлнэ. Аливаа зүйлийг нэг жоо өөрөөр харж сурах, өөрөөр шийдэж сурах юм боломжуудыг та илүү олж харна. Ямар ч үсэн одоо өөрт чинь урд урдных шигэ юмыг хийгээд явахаас илүүтэйгээр өөр шинээр олж харах, шинээр гарц боломжуудыг илүү минималист байдлаар яаж шийдэх вэ гэсэн ийм шийдлүүд танд илүү их идэвхтэй болж эхлэх нэ. За нөгөө талаасаа болохоор шинэ сар охины ордонд гарснаар таны хувьд тодорхой хэмжээгээр итгэл, үнэмшил, урам зориг чинь нэмэгдэнэ. Шинэ саранд шинэ ажил эхлүүлэхэд танд тун таатай байх болно. Тэгэхээр илүү өөдрөгөөр, илүү одоо үр дүнтэй одоо позитив гэж ярьдаг тий. Одоо эерэг алхмыг хийхийн тулд та энэ шинэ саранд одоо шинэ зүйл эхлүүлэл тун таатай. Ямар ч үсэн юмд итгэж үнэмшиж өөрийгөө чиглүүлж чадах. За дээрээс нь залбирах, мэдэхгүй одоо итгэл үнэмшлээрээ та ямар ч үсэн одоо ямар нэгэн зүйлийн араас ингээд алхам хийхэд энэ маань бүтэмжтэй болно гэдгийг нэлээд ойлгох хэрэгтэй. За дээрээс нь 9 сарын 16-нд бас одоо таны хувьд тодорхой хэмжээгээр бодсон, сансан зүйлүүд за тэгээ таны романтик харилцаа энэ төр саад бэрхшээлтэй байсан бол энэ маань урагштай нааштай шийдэгдэнэ. Тэгэхээр болцож ирсэн бол болцох гэж байгаа бол болцох боломжтой бол 9 сарын дунд үе танд тун таатай байна. Тэгэхээр ерөнхийдөө бол та 9 сарда нэлээд юм болцоо ч юм уу, романтик харилцаа ч юм уу зүйлүүдийг нэлээд анзаараад юм ойлгоод юм хүсээд эхлэх нь. Учир нь 10 сар гаргаад таны хувьд бол одоо маш олон хуучин харилцаанууд иргэн таны амьдрал дээр гарч ирнэ. Тэгээ энэ үеуд дээр танд ямар шийдлүүд байх ёстой вэ гэдгийг илүү анзаарах шаардлагатай болох нь байна. За дээрээс нь 9 сарын 17-нд таны хувьд нөхөрлөл хүрээлэл дээр чинь үүсчихсэн зарим нэг асуудлууд, гомдол зүйлүүд иргэн сэдэрнэ. Магадгүй таны хувьд хуучин найз нөхдөдтэйгээ үл ойлголцсон байсан бол иргэн нэгдэж ойлголцож дээрээс нь хүүхэд насндаа үзчихсэн зарим нэгэн бүли тий одоо нийгмээс авсан хүнд хэцүү одоо олон нийтийн харилцаанаас авсан ямар нэгэн сэтгэлийн шархаа иргэн эдгээхэд нөлөөлсөн өөрчлөлтүүд гарч ирэх боломжтой байна. За 9 сарын одоо 20-д гаргаад ямар ч үсэн таны хувьд нар жинлүүрлөө шилжилт хөдөлгөөн хийнгүүд одоо романс, болцоо, эсвэл дейт гэдэг зүйлээсээ илүүтэйгээр за одоо яаж ажил амьдралаа урагштай болгох уу, илүү ажилдаа анхаарах уу, дуртай зүйлдээ анхаарах уу, за дээрэс нь амьдрал асуудлуудаа үр ширээ яаж шийдэх үү, эсвэл одоо амьдрал дээр өрнөж байгаа олон одоо энэ хоол, хүнс, эрүүл мэндийн асуудал зүйлүүдэд илүү анхаарах уу, жингээ хасах уу, жингээ нэмэх үү өнтер гэсэн ийм яг өөрөө өөртөөгөө ажиллах, асуудал олж харах гэдэг зүйл рүү 9 сарын 22-ын гаргаад та илүү их орж эхлэх нь байна. За мэдээж бүтэн сар хоньны ордонд 9 сарын 26-нд гарч байгаа нь үхрүүдэд маань өөрийнхөө сул талыг олж харж, далд ухамсартай холбоотой асуудлуудаа олж нээж, за холоос чимээ сонсож, сэтгэл санааны хямралаа даван туулж, өөртөө одоо болохгүй байгаа болж байгаа болон урд нь хийсэн хийгээгүй зүйлийнхаа үр дүнгуудыг хүртэж зүүн совин мэдрэмж чи илүү идэвхтэй болох боломжтой юм үе рүү орж 9 сарын 27-нд Арслангийн орд руу одоо ихэнх энергиуд одоо идэвхтэй болж ангараг гараг шилжиж байгаа. Тэгэхээр сарын сүүлээр таны хувьд юу болох вэ гэвэл нэг төрлийн одоо харилцаа холбоон дээр одоо X чин иргэн гарч ирэх, харилцаа холбоон дээр урд нь одоо уулзж исэн хүмүүс иргэн гарч ирэх, холбоо тогтоох. За нөгөө талаасаа бас таны хувьд
гэр оронтой холбоотой асуудал дээр илүү анхаарлаа хандуулах, үйл хөдлөх хөрөнгө, орон байртай холбоотой зүйлүүдэд засах, залруулах, янзлах, эсвэл зарах, худалдах, нүүх, суух гэсэн ийм шийдлүүд үүсгэн. За нөгөө талаасаа та бас эргээд орон байраа заръя гэж байгаа бол юм уу, газраа заръя гэж байгаа бол энэ үеэр одоо илүү идэвхтэй болох боломжтой, буюу 9 сарын 25-аас хойш таны хувьд илүү идэвхтэй одоо худалдан авахчдаг өөртөө татах. За дээрэс нь орон байртай холбоотой асуудал дээр илүү идэвхтэй хандж эхэлнэ. За нөгөө талаасаа болохоор орон байр зүйлүүд дээр одоо засвар үйлчлэгээ өөрчлөлт зүйлүүд юм уу, ямар нэгэн эвдрэл хэмхрэл юм уу асуудлууд үүсхийг бас үгүйсэхгүй учраас энэ үе дээр анхаарлаа хандуулах шаардлагатай болох нэ. За энэ дараагийн орд бол эхрийн орд байна. За эхрийн ордныхны маань хувьд ирж байгаа 9-р сар. За мэдээж Тэнгэрийн маан гараг ухрахдлгөөнийг энэ 9 сард хийнэ. Ялангуяа 9 сарын 10-д гээд танд огцон мэдрэгдэх болно. Ягаад тэр 9 сарын 10-ны өдөр маш олон гаригууд өөрчлөгдөж байгаа. Үүний нэг нь болохоор шин сар охины ордонд Тэнгэрийн маан ухрахдлгөөн сугар гараг хилэнцгийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж, дээрэс нь шин сар охины ордонд гарч байгаа юм дөрвөн чухал үйл явдалтай үе байна. За тэгэхээр бол энэ одоо үе маань охины ордонд шин сар гарснаар эхрүүдэд маань ямар нөлөөтэй байх вэ гэвэл нэг талаараа та илүү газарчсан, илүү бодиттой өөрчлөлтүүдийг хийх боломжтой болж эхэлнэ. Ерөнхийдөө бол таны хувьд ихэнх одоо сарын турш та орон байр, гэр орондоо анхаарлаа хандуулна. Гэр бүлтэй холбоотой асуудалтай анхаарлаа хандуулна. Болж бүтэхгүй байгаа зүйлүүд болон орон байрны одоо ямар нэгэн жижиг шажиг анхаарах ёстой асуудал, гэртээ худалдаж авах, эсвэл дуусгах ёстой зарим нэгэн зүйлүүд, эсвэл орон гэртээ холбогдсон бүхий л дотоод асуудлуудыг энэ бүгднийг та анхааран авч үзэж үүн дээр илүү их гэрхэн анхааралтай хандхаас гадна шин сар одоо охины ордонд гарснаар орон гэртээ холбоотой нэг том шин шийдлийг та энэ 9-р сартаа хийх нэ. За нөгөө талаасаа сугар гараг хилэнцгийн орд руу шилжилт хөдөлгөөн хийнгүүд эхрүүдэд маань энэ нэг төрлийн одоо санхүүгийн асуудал дээр анхаарлаа хандуулаагүй шаардаж эхэлнэ. Тэгэхээр нэлээд тооцоотой байх шаардлагатай, мөнгө төгрөгийн асуудлаас болж үр шир тавихаас болгоомжил, үр ширэнд орохоос болгоомжил. За дээрэс нь энэ сар тооцоотой байх шаардлагатай, хэд үрлэгэн байхгүй байхыг хичээ. Дээрээс нь Тэнгэрийн маан гараг таны ордонд байршиж байгаад ухрах хөдөлгөөнийг хийснээр ажил карьер дээр том шилжилт өөрчлөлтүүд эхрүүдэд маань гарч ирнэ. Таны гадаад үзэмж царай төрх дээр том шилжилт өөрчлөлт гарч ирнэ. Таны гэр бүлийн амьдралын хэлбэр амьдарч байгаа орон гэр дээр чинь том шилжилт өөрчлөлт гарч ирнэ. За нөгөө талаасаа үр хүүхдтэй хүмүүс маань бас энэ сард нэлээд олон өөрчлөлтүүдийг бас мэдрэх нь байна. Ялангуяа хүүхдтэй холбоотой сургууль соёлын асуудал, үр хүүхдтэй ч холбогдсон ямар нэгэн шийдэх ёстой зүйлүүд. За үр хүүхдийн сургууль соёлоос гадна тухайн хүүхдийн хэрэгцээ шаардлага зүйлүүд энэ төргээд нэлээд олон ийм өөрчлөлтүүд тань дээр 9-р сард гарч ирэх бүрэн боломжтой. Тэгэхээр бол гэр бүлийн байдал, үр хүүхдийн байдал, санхүүгийн асуудал, амьдралын хэлбэр, дээрэс нь одоо юу гэдэг ажлын байран дээрх зарим нэг асуудлуудаа хүртэл та 9-р сард нэлээд сайн шийдэж авах нь байна. За нөгөө талаас болохоор 9-р сарын дунд үе дээр бас өөрийн хувьд ямар зүйл болохоор байна уу гэвэл за дунд үеийг харах юм бол мэдээж та эхрүүд маань нийгэмшил хүрээлэл, харилцаа холбоо, найз нөхөд, олон нийтийн харилцаан дээр ямар нэгэн өөрийн сэтгэл санаанд одоо тодорхой хэмжээгээр нийцэхгүй ямар нэгэн асуудлууд өгвөл үүнтэйгээ илүү их харилцаа үүсгэж үүнийхээ одоо айцтайгаа илүү нуртуулах нь байна. Дээрээс нь харилцаа холбооны асуудалтай байсан найз нөхдөдтэйгээ иргэн холбогдох бас өндөр боломжтой болох нь байна. За дээрээс нь 9 сарын 20-д гаргаад
нар маань жинлүүрийн орд руу шилжилт төлөвлөгөө хийнгүүд та өөрийнхөө дуртай зүйлүүдийг хийж эхлүүлэх, өөрийнхөө дурлаад байдаг зүйлүүдийг илүү их идэвхтэй хийхээс гадна өөртөө дуртай худалдаж авъя гэж бодож ирсэн магадгүй эсвэл загвар фэшн өөрийн чин сонголт зүйлүүд илүү идэвхтэй болно. За нөгөө талаас болохоор жинлүүрүүд маань жинлүүрийн орд нар шилжсэн эхрүүдэд маань тодорхой хэмжээний өөртөө ихтэй байдлууд бол үүснэ. Жинлүүрийн ордонд нар ирснээр таны дараагийн идэвхтэй байршил буюу 5 дугаар гэрийг идэвхтэй болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр 5 дугаар байршил бол таны хувьд хобби, entertainment, хүүхэд, болцоо, ганц биеуд маань илүү их өөрийгөө илэрхийлэх, манлайлагч нар маань өөрсдийгөө олонний өмнө харуулах юм боломжийг бол үүсгдэг. Тэгэхээр энэ үе маань танд нэлээд идэвхтэй юм өөрчлөлтүүдийг бол 9 сарын 22-өөс хойш танд бий болгож эхлэх. За 9 сарын 26-нд болохоор бүтэн сар хоньны ордонд гарч эхэлнэ. Тэгэхээр энэ хоньны ордонд гарч байгаа бүтэн сар маань таныг зорилго тэмүүлэл дээрээ юу хийж бүтээж байгаа, зорилго тэмүүлэл дээрээ та юуг олж нээж байгаа. За зорилго тэмүүлэл чинь таныг хаашин чиглүүлж байгаа вэ гэдгийг илүү их илтгэж өгнө. За дээрэс нь урт удаан хугацааны зорилгоод биелээ олоод эхэлчих боломжтой байна. Найз нөхдийн хин нь хинбэ, хин нь сайн хүн, хин нь муу хүн, хин нь таны талд, хин нь дайсны талд байгаа вэ гэдгийг ер нь бол айгүй анзаарсан юм өөрчлөлтүүдийг бол татна. 9 сарын 27-нд идэвхтэй болж байгаа ангараг гариг буюу Арслангийн ордонд ангараг гариг ирснээр эхрүүдийн маань хувьд нэг төрлийн бодол санаа болон ойрын аялал идэвхтэй болж илүү өөртөө ихтэй ботсон бодол санаагаа ажил хэрэг бизнес болгох юм шийдлэр маш юм ойрхон идэвхтэй амьдралын хэлбэрийг сонгож байна. Магадгүй та удаан хугацаанд фитнесээ хайцсан байж байгаа, фитнестэй эргээ явж болох юм. Удаан хугацаанд бүжгээ хайцсан байж байгаа, бүжиг жүжиг магадгүй хобби гэдэг 9 журийн ийм нэг тийм өөрийнхөө хувьд өөрийгөө та илэрхийлдэг, идэвхтэй болгодог юм зүйлүүд чинь энэ ангараг гаригаар идэвхжиж эхлэхнэ. За дээрэс нь бод гарыг хилэнцгийн орд руу шилжилт төлөвлөгөө хийж сарын сүүлд дуусахад танд тодорхой хэмжээнд бодсон бодол санаагаа илүү их төлөвлөгөө болгож хэрэгжүүлэх зарим нэг зүйлүүдэд илүү нууж байгаад судалж байгаад эргээд ажил хэрэг болохоор шамдан орохоор харагдчих. Тэгэхээр бол ямар ч үсэн жинлүүрүүдийн маань эхрүүдийн маань хувьд тодорхой хэмжээний идэвхтэй амьдралын хэлбэр нөгөө талаараа бас гэр бүлийн амьдрал найз нөхөд нийгэмшил хүрээл маш чухал нөлөөтэй сар. За ямар ч үсэн хийж байгаа зүйлүүдээ илүү газардуулна. Учир нь охины ордонд бод гариг маань байршиж агаад өөрт чинь илүү их олон өөрчлөлтүүдийг ажил мэргэжлийн байдал дээр хийж байгаа зүйл, бичиг цаас ямар нэгэн төлөвлөгөө зүйлүүд дээр ч илүү наривчлан танд анхаарал хандуулсан өөрчлөлтүүдийг ирүүлж байгаа учраас таны хувьд бичиг цаас, өдөр тутмын ажил үйлс ямар нэгэн урд нь хийн гэж бодож байгаа төлөвлөж байгаа ажил дээрээ хийх гэж байгаа болцсон байсан зүйлүүдийг илүү их хийхэд тун таатай үе. Ерөнхийдөө бол таны хувьд бод гариг таныг удирддаг, бод гариг маань хилэнцгийн орд руу шилжилт төлөвлөгөө хийснээр та урд урдныхаасаа илүү эрч хүчтэй, дээрээс нь урд урдныхаасаа илүү тооцооллыг зөв баримжаалж ажлаа амжуулах нэ. Яны дараагийн орд бол мэлхийн орд байна. За мэлхийн орд мэлхийн ордны маань хувьд 9-р сар тэр чигтээ за ерөнхийдөө бол мэлхүүдэд маань мэлхийн ордныхны маань хувьд 9 сар нэлээд газардсан үр дүнтэй сайн саруудын нэг болно. 9 сар бол танд илүү ээлтэй саруудын нэг байдаг. За нөгөө талаасаа бас таны хувьд ботсон бодлоо ажил хэрэг болгодог юм сар байдаг. Тэгэхээр бол 9 сарын 10-аас ахуулаад танд ямар өөрчлөлтүүд мэдэгдэх вэ? Энергийн өөрчлөлтөнд юу орох вэ гэж харах юм бол за хамгийн түрүүнд сугар гарыг байршлаа солино. За ганц биеуд маань 9 сарын 10-аас хойш шинэ харилцаа, шинэ болзоо зүйлүүдэд явах боломжтой болох нь байна. За дээрэс нь илүү өөртөө ихтэй болох нь байна.
Мэлхийн ордны мандалттай хүмүүс маань ялангуяа үүнд нөлөөтэй. За мэлхийн ордны нартай хүмүүсийн маань хувьд ажил төрөл чинь илүү хурдсаж, илүү бүтээлч болж эхлэх нь байна. За мэлхийн ордны сартай хүмүүсийн үеэр илүү сэтгэл зүй талаараа одоо илүү гоо сайхны мэдрэмж, харилцаа холбоо, өөрөө чинь сонирхол зүйлүүд илүү идэвхжиж ямар нэгэн байдлаар урлагийн чиглэлээр юм хийдэг хүмүүс маань авиас бэлэг нь илүү их одоо юу гэдэг юм нэмэгдэж илүү их бүтээл хийх боломжийг хүртэл бүрдүүлж байна. За 9 сарын 10-нд Буд гариг бас Жинлүүрийн орд руу байршлаа сольж байгаа. Буд бол хэл яриа, харилцан ярилцах, ойлголцох гэдэг зүйлүүдийг бол хариуцдаг. Тэгэхээр Буд гариг маань Жинлүүрийн ордонд байршснаар мэлхийнүүдэд маань тодорхой хэмжээнд гэр бүлийн амьдрал, дотоод уур амьсгал маш чухал нөлөөтэй. Тэгэхээр орон гэртээ ямар нэгэн зүйл төлөвлөх, эсвэл гэр бүлээрээ ямар нэгэн зүйл хийж бүтээх, эсвэл орон байр, газар нүүх суух, эсвэл гэрт хэрэгцээтэй зүйлүүдийг илүү хийх, хэрэгжүүлэх, дутуу зүйлүүдийг худалдаж авах юм уу, зарж борлуулах гэсэн ийм зүйлүүд бол идэвхтэй болж эхэлж байна. За нөгөө талаасаа болохоор ямар нэгэн гэр бүл ах дүүстэй холбоотой, эцэг эхтэй холбоотой шийдэггүй байсан зарим нэгэн асуудлууд иргэн гарч ирж энэ үеэр шийдэж эхэлнэ. За дээрэс нь одоо 9 сарын шинэ сар одоо охины ордонд гарч байгаа нь мэлхүүнүүдийн маань хувьд эргээд ажил бизнес дээр нь шин санаа төрөх, шин зүйл эхлүүлэх, шин зүйлтэй холбогдож ямар нэгэн одоо цаашдаа салбарлан бүтээх, хийж бүтээх гэсэн зүйлүүд идэвхтэй болж эхлэх нэ. За 9 сарын дунд үе. За 9 сарын сүүлийн үеэс ахуулаад бас дахиад идэвхтэй өөрчлөлтүүд мэлхийнүүдэд маань гарч ирж байгаа нь. Нэг төрлийн одоо нар маань байршлаас болж Жинлүүр рүү орж байгаа. Тэгэхээр Жинлүүрийн орд руу нар орсноороо мэлхийнүүдэд маань тэр чигтээ орон гэр амьдарч байгаа газар ажил, карьер, үр хүүхэд гэсэн зүйлүүд илүү идэвхтэй болно. Гол анхаарал бол тэр чигтээ гэртээ яах вэ? Гэр орныхаа анхаарал, гэр оронтойгоо холбогдсон шийдэх ёстой асуудлууд, зарим маань энэ үеийг гэрээсээ ажиллах, зарим маань энэ үеэр илүү их гэртэйгээ холбоотой олон өөр шийдлүүдийг гаргах. За нөгөө талаасаа болохоор бас энэ одоо бүтэн сар хоньны ордонд гарч байгаа нь мэлхийнүүдийн маань хувьд ажил, карьер дээр нь ямар нэгэн зүйл дуусаж, ямар нэгэн зүйл эхлэх боломжоор хангаж өгнө. Тэгэхээр бол таны хувьд хийжсэн зүйлүүдэд дуусгаа шинэ ажил эхлэх үе таалгыг энэ бүтэн сар гарах үеэр буюу 9 сарын 26-наас шийдэж эхлэх нь байна. Зарим маань юу бүтлгүй болоод байгаа энийг олж хараад эргээ шинэ зүйл эхлүүлэх орон зайг бэлдэж эхлэх нь байна. Ямар тач сар битүүрч байгаа маань таныг ямар нэгэн зүйл дуусгар болж байгаа, ямар нэгэн зүйл үр дүнгээ өгж байгаа гэдгийг бол танд харуулна. Эргээд дахиад юу хийх ёстой вэ гэдгийг чинь ойлгуулсан орон зайг бэлдэж өгдөг учраас энэ бүтэн сар танд нэлээд чухал шийдлүүдийг өгөх ийм бүтэн сар болж өгнө. За ангараг гариг бас байршлаас сольж байгаа маань таныг нэг төрлийн одоо илүү санхүүгийн асуудалтай анхаарах, за магадгүй илүү их мөнгө өрхийг хүртэл анхааруулж чинь тэгэхээр болгоомжтой байх ёстой зүйл гэвэл хэл яриагаа анхаарах хэрэгтэй. Сарын сүүлээр дээрээс нь санхүүгээ анхаарах ёстой. Хэмжээгээр мөнгө төгрөг өрөх хамаагүй одоо юу гэдэг бусдаа маргалтахаас зайлсхийж чадах юм бол 9 сарын сүүл танд илүү таатай үр өгөөжтэй амжилтаар одоо хаасан юм сар болно. За энэ дараагийн орд бол Арслангийн орд байна. За Арслангийн ордныхны маань хувьд 9-р сар тэр чигтээ таны хувь за 10 ерөнхийдөө бол таны хувьд энэ өнгөрсөн 8 дугаар сар бол танд нэлээд одоо өөрчлөлтүүдийг, нэлээд олон шинжилтүүдийн үе таалгуудыг нээсэн. Зарим зүйл явж, зарим зүйл дуус, зарим зүйл эхэлсэн ийм өөрчлөлтөг бол өгсөн сар байх өндөр боломжтой. Ягаад тэгэхээр нар хэртэлт маань бүтэн одоо хувийн налуутай болж зарим нэг зүйл дуус, зарим нэг зүйл эхлэх ийм үе таалгыг бол өгсөн байдаг. Тэгэхээр шинэ сар бас
8 сарын 12-нд гарсан ба энэ шинэ сар маань бас танд илүү их олон зүйлүүдийн өв талыг нээсэн бол үргэлжлүүлэн 9 сарын 10-даар гарч байгаа шинэ сар танд санхүүгийн асуудлаа цаашид амьдрахад хүнд хэрэгцээ шаардлагатай зүйл гэвэл хоол хүнс эд одоо өөрийн чинь дааруулахгүй байх, халууцуулахгүй байх, эсвэл өөрийн чинь одоо хэрэгцээ шаардлага болох хүнс, хоол хүнсч гэдэг юм уу те мөнгө санхүүгийн асуудал энэ болгон хамгийн чухал нөлөөтэй үйл явдлуудыг бол татчихээн. Тэгэхээр санхүүгийн асуудал дээр анхаарлаа хандуулах, за ямархуу зүйлээр орлого ашигынхаа үе таалгыг одоо цааш нь үргэлжлүүлэн нээх үү гэдэг юм уу, эсвэл шинэ санхүүгийн алхам нээх гэдэг юм уу, шинэ бизнес эхлүүлэх, эсвэл мөнгөний орлого ашиг зүйлүүдэд хааш нь яаж чиглүүлэх үү гэдгээ илүү их анхаарсан шинэ алхмыг 9 сарын 10-нд тавьж эхлэх нэ. За нөгөө талаас 9 сарын 10-нд буд гарыг байршлаа сольж байгаа. Тэгэхээр энэ маань танд ямар нэгэн байдлаар тодорхой нөлөөллийг бол дотоод оюун санаа болон бодол санаа ажил бизнес төр чинь нөлөөллөг бол үзүүлнэ. Тэгэхээр та ойрхон аялаж бизнесийн одоо ямар нэгэн уулзалт гэрээ хэлцэрүүдийг хийх нь байна. За дээрэс нь та ямар нэгэн байдлаар ажил бизнесээ яаж салбарлуулан өргөжүүлэх үү гэдэг дээр тооцоолол гаргана. Ах トゥ ус амар сатантайгаа харилцаа нэлээд идэвхтэй болох нь байна. Ялангуяа үеэлүүдтэйгээ ойрхон харилцаж ярилцах. Дээрэс нь унаа тэрэг машин тэрэгтэй холбоотой өөрчлөлтүүд юм уу, шинжилэлт юм уу, эсвэл засвар үйлчилгээ, эсвэл ямар нэгэн зүйл худалдаж авах боломжтой бол илүү одоо богино аялалд зориулагдсан зүйлс. За нөгөө талаас Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөн хийж байгаа нь ихрийн ордонд болж байгаа ба энэ маань таны нийгэмшил хүрээлэл донд маш том эргэлт өөрчлөлтүүд гарч ирэх, эсвэл урд нь уулзаж байсан найз нөхөд хүрээлэл гинт дахин гарч ирэх, эсвэл тэдэртэй дахин холбогдох. Нөгөө талаасаа бас нийгмийн хүрээлэл, нийгмийн сүлжээ, интернет, сошиал медиа дээр ямар нэгэн шин зүйл таны одоо сонирхол болон таны одоо хувь тренд болон гарч ирэх юм уу, эсвэл та тренд болгох, эсвэл та ямар нэгэн зүйл сошиал медиагаар хийж гинт энэ маань олонд хүрэх гэсэн ийм олон өөрчлөлтүүд гарч ирэх бүрэн боломжтой. За нөгөө талаас шинэ сар охины ордонд гарч ирснээрээ танд энэ шинэ сар маань түрүүнд дурдсанаар санхүүгийн олон эерэг өөрчлөлтүүдийг мэдрүүлэх боломжтой ба энэ үеэр мөнгө санхүүтэй холбоотой шинэ зүйлийнхаа үрийг суулгаарай. За нөгөө талаас 9 сарын 17, 9 сарын 20 энтергээд өдрүүд болохоор таны хувьд эргээд итгэл үнэмшил өөрөө өөрийнхөө одоо хувьд чадна гэж өөртөө итгүүлэх одоо азтай үйл явдалд мөн амьдралаас ерөөхдөө бол аз боломж ээдэг гэдгийг ойлгох. Сургууль соёл гадагш ажигласан ажил үйлс ямар нэгэн бизнестэй холбогдсон уулзалт энэ болгон маань эргэн идэвхжих мөрөн боломжтой байна. Нар 9 сарын 22-нд байршлаа солиж инлүүрлөө ирэх. За энэ үе болохоор арслангуудын маань хувьд илүү одоо сурах чадамж, хоёр гараа ажилуулах, баг тархиа ажилуулах, баг тархины үйл ажиллагаа идэвхжих юм үе рүү орж байгаа. Тэгэхээр бол энэ үеэр та илүү их ярих, бичих, нийтлэх, паблиш хийх, интернет дээр одоо судлах, унших, гэхээсээ илүүтэйгээр нийтлэх, бичих ийм идэвхтэй үе сошиал медиа дээр бол гарч ирж байна. За бүтэн сар хоньны ордонд сарын сүүлээр болж байгаа. Тэгэхээр энэ маань танд ямар ч үсэн итгэсэн зүйлийнхаа үр дүнг харах, сургууль соёлын асуудлаа шийдэх, гадаад улс оронтой холбоотой аяллаа олж харах, нээх, дээрээс нь эцэг эхтэй холбоотойгоор зөвлөсөн, одоо ярьсан, холбогдох ийм асуудлууд илүү одоо тод болж гарч ирэх юм уу, эсвэл тэдний зөвлөсөн зүйлүүд илүү их амьдралд чи ашигтайгаар эргэх. За дээрээс нь 9 сарын 30-нд буд гараг хилэнцгийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээрээ өөрийн чин амьдарч байгаа газар орон байртай холбоотой асуудал дээр анхаарлаа хандуулах болон одоо ямар нэгэн орон гэртэй холбоотой асуудал дээр анхаарал болон жижиг деталуудтай холбогдсон асуудлаа шийдэж эхлэх нэ гэж бол харагдаж байна. За ингээ 9 сар маань тэр чигтээ арслангуудад нэлээд одоо амьдралын яг суур асуудлуудыг шийдэхэд нөлөөсөн үйл явдал бол татгаар бол охины ордонд юу болох нь вэ? За охины ордныхны маань хувьд 9-р сар хамгийн чухал сараа. За охинууд маань эрч хүчээр дүүрэн буд гараг маань охины ордонд шилжилт хөдөлгөөн хийчихсэн. Ингээд нэлээд одоо
итвэхтэй чати илүү олон зүйлүүдийг төлөвлөсөн, илүү олон зүйлүүд өөрлөм чиглэсэн, илүү их амжилттай, үр бүтээмжтэй юм сар бол охинуудад ирсэн байна. 9-р сар бол охины сар. Охины ордонд төрсэн хүмүүстээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. За ямар ч байсан таны хувьд бол маш олон хэртэлтүүдийн араас ингээд юу гэмдэ одоо ингээд илүү жигдэрж байгаа гэх юм уу ордуудын нэг бол байгаа учраас охинууд маань ерөнхийдөө энэ 9-р сард бол хамгийн зөөлөн одоо байгаа илүү одоо харьцаа, холбоо, ажил, үйлс илүү тодорхой хэмжээгээр итвэхтэй, зэгцтэй болж эхэлж байгаа ордуудын нэг бол байна. За шинэ сар охины ордонд 9 сарын 10-нд гарна. Тэгэхээр энэ шинэ саранд болохоор та илүү өөрийнхөө бодсон зүйлүүдийг ажил хэрэг болгоорой. Охины ордны мандалттай хүмүүс энэ гарч байгаа шинэ саранд эрүүл мэндэд анхаараарай. Охины ордны нартай хүмүүс энэ шинэ саранд шинэ ажлын алхмыг тавиарай. Охины ордны сартай хүмүүс энэ шинэ саранд илүү одоо амьдралаас авах аз жаргал хийх ёстой зүйлүүд юунд илүү их одоо дуртай байгаа энэ зүйлийн хараас яваарай гэж бол зөвлөх үйс байна. За нөгөө талаасаа 9 сарын 10-нд бас Тэнгэрийн ман гарыг ухрах хөдөлгөөний ихрийн ордонд хийж байгаа. Тэгэхээр энэ ихрийн ордонд хийж байгаа маань нэг төрлийн тодорхой хэмжээгээр ажил карьер хийж байгаа зүйлүүд дээр нөлөөлж байна. Тэгэхээр гинтийн өөрчлөлт карьер дээр нь болох нэ гэж бол харагдаж байна. Охинуудын маань хувьд гинтийн өөрчлөлт ажил карьер дээр эсвэл гинт одоо гарсан шийдэл таныг маш хурдцтай шийдвэр гаргахад нөлөөлөх. Эсвэл хуучин ямар нэгэн эхлүүлнэ гэж бодож исэн ажил гинт гарч ирж таны ямар нэгэн цаг нарын байршил, амьдралын хэлбэр, байнгын одоо хийдэг юм уу ажил карьертэй холбоотой асуудал дээр чинь шинжилт өөрчлөлт бол авчрах нэ. Хэрвээ та ажлаа солиё гэж бодож исэн, илүү эрхчлөөтэй амьдралыг сонгоё, цаг нараа өөрөө зохицуулдаг болъё гэж бодож исэн бол энэ шинэ одоо саранд болон ухрах хөдөлгөөн хийж байгаа Тэнгэрийн ман гарагтай холбогдуулан та өөрчлөлт гинт шийдэж магадгүй юм. Магадгүй та ерөөсөө хинээс асуухгүй ажлаа хаяад гараа явчих магадгүй. Ер нь бол таны хувьд нэлээд одоо карьерийн том шинэлэг өөрчлөлтүүдийг л татсан сар байхаар байна. Дээрээс нь сарын голоор одоо намжуу байжгаад 9 сарын сүүл үеэр буюу 17-наас ахуулаад жижиг астероид буюу Chiron одоо ухрах хөдөлгөөнийг хийж эхэлж байгаа. Тэгэхээр энэ ухрах хөдөлгөөн хийж байгаа маань охинуудад сэтгэл зүйн дотоод асуудал болон өөрийнхөө одоо дотоод айдас, за дээрэс нь өөрийнх нь траума, сэтгэл зүйн дотоод асуудал дээр тодорхой хэмжээний эдгэрэл өөрчлөлтүүдийг бол авчрах нь байна. За нөгөө талаасаа таны хувьд 9 сарын 22-ын гаргаад нар байршлаа солон жинлүүр рүү ороход таны хувьд өөрт чинь охинуудын маань хувьд санхүүтэй холбогдсон зарим нэг асуудлууд илүү гол анхаарлын төвд ирнэ. Яаж илүү одоо эд материалыг цуглуулах уу? Яаж илүү амжилттай одоо болох уу? Таны хэлж ярьж байгаа зүйл эргээд ямар үн цэнтэй байх уу? Миний байр суурь хаана вэ гэдгийг илүү их ойлгож ингэж өөрчлөлтүүдийг хийж эхлүүлэх нь байна. Дээрээс нь сар битүүрл хоньны ордон сарын сүүлээр болж байгаа маань ялангуяа сүүлийн 10 хоногт та охинууд маань дотоод сэтгэл зүйдээ үүсэж исэн асуудлуудаас хол хөндий болж өөрийнхөө айдсыг даван туулах боломжтой болно. Жишээлбэл ажил карьер дээр чи үүсэт байсан зогсонх байдал эсвэл таны өөрөө чинь гаргаж чадахгүйсэн шийдвэр зүйлүүд эргээд танд ямар нэгэн айдас, сэтгэл зүйн дарамт, ямар нэгэн зүйлийн хамаарлыг одоо үүсгэж ирсэн бол энэ бүтэн сараар та үнийг явуулж өөртөө илүү ихтэй болж өөрийнхөө одоо айдас асуудлуудаа явуулж өөрт тулгамдаад нууцудаа хүртэл нэгэнтэй хуваалцснаар таны сэтгэл санаа онгоогоод ингээд илүү өөртөө ихтэй болох боломжийг болон эдгэрлийг 9 сарын 26-наас хойш танд өгөж эхлэх нэ. За дээрэс нь ангараг гарыг бас байршлаад сольж байгаа ба энэ маань одоо охинуудын маань хувьд ягаад ч юм одоо алдаа зэс ирч хүчүүдээ олж авах. За дээрэс нь ямар нэгэн томоохон төлөвлөгөөг гаргаж төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах ийм ирч хүч рүү орно. Учиргүй алхам хийхээсээ илүүтэйгээр төлөвлөгөө маш сайн гаргаж иж ямар нэгэн тулаанд ялдаг гэдгийг маш сайн ойлгосон. Дээрэс нь үгээрээ дамжуулан нэлээд төлөвлөгөө одоо гаргаж эхлэх
ийм боломжтой ба энэ нь эргээд ажил карьер чиглэсэн болон амьдралын саадуудаа яаж давах вэ гэдэг дээр маш том төлөвлөгөө боловсруулж эхлэх юм байна гэж бол харагдаж байна. За тэгээ 9 сарын 30 гаргаад буд гараг байршлаас сольж хилэнц рүү ирэхэд охины ордныхны маань хувьд дотоод уур амьсгал, сэтгэл санаа. За нөгөө талаасаа бас эргээд одоо мэдээж таныг буд гараг удирддаг учраас илүү төлөвлөгөө гаргасан ийм өөрчлөлтүүдийг та амьдралдаа хэрэгжүүлж эхэлнэ. За дээрэс нь бодол санааны хувьд маш зөв одоо их бодож эхэлнэ. За дээрэс нь бодсон бодлуудаа хүнд хэлэхгүйгээр илүү их төлөвлөгөө болгон ажиллах. Дээрэс нь ойрын богино аялалд гарах ийм боломжуудыг танд 9-р сар төгсгөл хэсэгтээ өгнэ. Таны дараагийн орд бол жинлүр. За жинлүрийн ордынхны маань хувьд ирж байгаа 9-р сар танд юу өгөх юм бэ? За сугар гариг бол сүдрийн ухралтай аль хэдийн мэдрүүлээд одоо танд эхэлсэн байх бүрэн боломжтой. За өөрчийн хувьд болохоор 9 сарын 10-даар сугар гариг таны ордоос гараад хилэнцгийн орд руу ирнэ. Тэгэхээр энэ танд нэг төрлийн одоо юу гэдэг санхүүгийн асуудал руугаа чиглэсэн өөрчлөлтүүдийг хийж эхлэх нь байна. Хангалттай одоо юу гэдэг өөртөө ихтгэлтэй сайхан цаг хугацааг одоо сугар гарагтайгаа сая өнгөрсөн хугацаанд байсан бол одоо танд нөлөөлөх зүйл юу вэ гэвэл мөнгө санхүүгийн асуудал дээр анхаарлаа хандуулна. Өөрийнхөө дуртай зүйлийг, үнэлдэг зүйлүүдийг илүү их төлөвлөж эхэлнэ. Ямар нэгэн өөртөө ихтгэлгүй байдаг асуудлууд танд байсан бол энийг анзаарч эхлэх нь байна. За нөгөө талаас болохоор таны хувьд илүү их одоо эд материал цуглуулах, ямар нэгэн зүйл худалдаж авах гэсэн ийм сэтэл зүйл рүү их орж байна. Буд гариг жинлүрийн орд руу 9 сарын 10-д гээд бас ирж байгаа. Тэгэхээр та илүү их одоо ярьсан, төлөвлөсөн, шийдсэн, алхам хийсэн ийм үйл явдлуудыг бол 9 сар тэр чигтээ танд идэвхтэй болж байна. Ямар нэгэн үйл ойлголцол зүйл үүслэх гэхэд та хамгийн сайн зохион байгуулж чадах нь байна. Яри хэлье гэж бодож исэн бол бүх зүйлүүдээ ярьж хэлэх боломжтой байна. Гэхдээ их баланстай та ярина. Учир нь жинлүрийн ордонд буд гариг байгаа цагт та хааш биш илүү зөв зохистой ярилцаж бусдыг бодож аль тарлаа харсан зөв шийдлүүдийг бол гаргана. 9 сарын 10-даар Тэнгэрийн маан гариг ухрах хөдөлгөөнийг Ихрийн ордонд хийж байгаа. Тэгэхээр энэ нь одоо таны хувьд нэг төрлийн одоо итгэжсэн зүйлүүд чинь гинт өөрчлөлт авчрах. Эсвэл итгэж явсан хүн чинь, итгэж явсан шашин чинь, итгэж явж исэн зүйлүүд чинь таны амьдралыг өөрөөр харахад нөлөөлөх үгүй юм. Өөрчлөлт бол ирнэ. Гэхдээ муу талаараа биш, эргээд эерэг талаараа тань маш их өөрчлөлтүүд гарах нь байна. За сургууль соёлд орох гэж байгаа жинлүүрүүд бол энэ үеэр гинт одоо өөрчлөгдөх, сургууль соёл нь өөрчлөгдөх, өөр сургуульд орохоор шийдэх, мэрэгчлээ солих, сургуулаа солих гэдэг огцон мэрэгэлт өөрчлөлтүүдийг бол 9 сарын 10-даар хийж магадгүй харагдаж байна. 9 сарын 10-нд бас шинэ сар охины ордонд гарч байгаа. Тэгэхээр энэ шинэ саранд та яавал цохилтой вэ гэвэл нэг төрлийн одоо бодол санаа, дотоод асуудал, эрүүл мэнд, өөртөө чинь саадлаад байгаа зан авир, санхүүгийн асуудлаа дээр анхаарах ёстой. Хаашаа мөнгө чи урсаад байна, юу руу мөнгө чи урсаад байна гэдгийг олж мэдэх ёстой. Дээрээс нь зүүд нойр тав гүрхэх эсвэл зүүн совин нэмэгдэх энэ гэсэн зүйлүүд бол өндөрсөх боломжтой байна. За нөгөө талаас болохоор таны хувьд сарын дундуураас хоошоо жинлүүрүүд маань харилцаа холбоон дээр одоо юу гэдэг X-тэйгээ маргалдж ирсэн бол X-тэйгээ эргэж одоо харилцаан дээр сэтгэлийн шарах асуудлаа одоо эргэж өөрчлөх ийм эдгэх боломжийг үүсгэж байна. За нөгөө талаас
харилцаа холбоо, гэр бүлийн харилцаа холбоон дээр чи асуудал саад байдаг байсан бол энэ үеэр эргэн сөхөгдөж дахин ярилцаж ойлголцох шаардлагатай юм асуудлууд үүсэх нь байна. За жинхэнэ маань хувьд мэдээж одоо ажил карьер дээрээ бас ямар нэгэн асуудалтай одоо юм үеүүдийг тулж ирсэн бол энийг дахин нэг эргэж хараад өөрчлөх зөрөгтэй алхам хийх боломжтой болох нь байна. За дээрэс нь ямар нэгэн сэтгэл зүйтэй холбоотой сэтгэлийн шарах бусдаас нөлөөтэй гэмтэл бэртэл байдаг бол энийгээ та анхааран харж эдгэх боломжийг бас 9 сарын сүүл үеэр дахин нэг удаа олж харах нэ. За 9 сарын 22-нд нар маань жилүүрийн орд руу одоо шилжилт хөдөлгөөн хийснээр жинлүүрүүд маань завгүй үеэ өнгөрөөж илүү харилцаа холбоотой найдах, хин нэгэн хүн одоо туслах, эсвэл гэр бүлийн хүн чинь танд туслах, эсвэл ажил үүсч эргээд одоо бусдтай хамтарч ажиллах, бизнес хамтрал өрнөх. За нөгөө талаас сар битүүрэл маань жинлүүрүүдэд одоо сарын сүүлээр итвэгчснээрээ та улам эрч хүчтэй болж харилцаа холбоон дээрээ ямар нэгэн шийдвэргүй байсан маань шийдэлд хүрж, за амьдралд чинь үлдэх хүмүүсийг үлдээж явах хүмүүсийг явуулж хэн хинбэ гэдгийг таньсан ийм одоо тааламжтай үе. Үүнээс хойш та хэнийг амьдралтаа оруулах, хэнийг оруулахгүй вэ гэдгийг илүү шийдэж эхлэх боломжтой үе байх нь байна. За дээрэс нь газар нутаг байршлын хувьд шийдэх ёстой газар зүй байршлаа олж чадахгүйсэн бол 9 сарын 26-нд шийдлүүдийг бол гаргаж эхэлнэ. 9 сарын 27-30-ны өдрүүдэд таны хувьд нэг талаараа нийгэмшил хүрээлэл найз нөхөд идэвхтэй, нөгөө талаараа таны хувьд санхүүгийн асуудал дээр илүү зөв тооцооллуудыг олж харж зөв тооцооллуудыг хийж эхлэх нэ. За энэ дараагийн орд бол хилэнцгийн орд байна. За хилэнцгийн ордныхны маань хувьд ирж байгаа 9-р сар. За сугар гариг маань ихэнх сарын турш таны ордонд байна. Тэгэхээр тань шиг одоо хамгийн их хүмүүстэй харилцаа таатай орд бол энэ сар дээр бол танаас илүү бол байхгүй байх. Учир нь сугар гариг бол очисон газар болгондоо их таатай, хүмүүстэй санал нийлсэн, зөрчилдөөн байхгүй, буруу ойлголцоос зүхтаасан. За ийм энергийг бол үүсгдэг. Тэгэхээр 9 сарын 10 гэхэд сугар гариг таны ордонд ирснээр та илүү их хүмүүстэй agreeable, илүү их хүмүүстэй санал нийлж, илүү их хүмүүстэй найзалж нөхрөлж, илүү олон хүмүүсийг өөртөө татах, илүү та сэтгэл татам харагдах, илүү одоо өөртөө мөнгө зарцуулах, магадгүй та дуртай зүйлээ худалдаж авах, нүр царайндаа анхаарах, эсвэл одоо хувц сунар юм уу, мэдгүй мейкап, шин одоо бодолт зүйлүүд юм уу, эсвэл өөрт хэрэгцээтэй дуртай гэсэн зүйлүүдээ худалдаж авах боломжийг одоо 9 сарын 10-аас бол танд итвэгтэй өгөж эхэлж байна. Нөгөө талаас та хүмүүстэй харилцаа маш таатай байхаас гадна жин нэмэгдэхээс болгоомжтой байгаарай. Учир нь сугар гариг чихэрлэг зүйл амттан хариуцдаг. Таны ордонд ирснээр та урд урдныхаас илүү одоо чихэрлэг зүйлүүдийг идэх, дуртай болох, сонирхох, эсвэл одоо илүү их мөнгө өрөх, илүү их одоо хэтрүүлэн идэх энэ гэсэн ийм зүйлүүд бас дагаад сөрөг нөлөөтэй байдгийг анхаарах хэрэгтэй. Нөгөө талаасаа болохоор буд гариг жинлүүрийн орд руу 9 сарын 10-нд бас орж байгаа. Тэгэхээр энэ үе маань таны хувьд бусдтай буруу ойлголцол үүсэх, эсвэл хэтэрхийх донтолтууд сэдрэх, ямар нэгэн байдлаар та донтолтууд сэдрээд эхлэнгүүт одоо хуучин өөрөө та хянаад явж исэн хоолны дэглэн байж болно, амьдралын хэлбэр байж болно, нойр байж болно. Энэ болгон маань эргэн хаягдах бүрэн боломжтой шүү гэдгийг анхаараарай. За дээрэс нь буруу ойлголцол зүйлүүд агүй итвэхтэй болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Юмаа мартах, хаях, гээхээс болгоомжтой байх хэрэгтэй. Тэнгэрийн маань гариг ухрах хөдөлгөөнийг эхрийн ордонд хийж эхэлнэ. Тэгэхээр энэ маань нөгөө талаасаа бас ажил амьдрал зүйлүүд дээр чи өөрчлөлтүүдийг бол бас авчрах нэ. Тэгэхээр дотоод сэтгэл санаа, бодол санааны хувьд юм уу, ерөнхийдөө бол өөрийгөө харах өнцөг чинь нэлээд өөрчлөгдөх. За дээрэс нь бусдын нууцыг сонсох, бусдад нууцаа алдах, эсвэл гинт өөрчлөгдсөн одоо олон сэтгэл зүйн асуудлууд таныг ягаад ч юм гинтийн одоо өөрийгөө илэрхийлэх байдал дээр чи өөрчлөлт авчрах энэ гэсэн гинт ийм өөрчлөлтүүд бас үүсэхгүй. За дээрэс нь үйл хөдлөх хөрөнгө газартай холбоотой асуудал төр шинжилт өөрчлөлтүүд гарах гэдэг юм уу, эсвэл банк санхүүтэй холбоотой асуудал төр, хадгаламжтай холбоотой асуудал төр шинэлэг өөрчлөлтүүд, өөрөөр харах өөрчлөлтүүд
зээлхтэй холбоотой өөрчлөлтүүд гээд маш олон шинжилгээ өөрчлөлтүүд тэр хэсгүүдээр болохоос гадна такс, үр шир, татвартай холбоотой өөрчлөлтүүд бас танаар гарч ирэх нь байна. Дээрээс нь шинэ сар охины ордонд гарснаар 9 сарын 10-нд хилэнцүүдийн маань хувьд нийгэмшил, хүрээлэл, найз нөхдөд дээрээ шинэ алхмуудыг хийн, илүү олон одоо шинэ хүмүүстэй танилцах сэтэл төрн зориг хүсэл мөрөөдлөө биелүүлэх ийм урт удаан хугацааны зорилгыг та өөртөө тавина. За дээрэс нь ерөнхийдөө бол санхүүгийн боломжуудыг холоос олж харна, санхүү дээрээ том алхам хийн, шинэ саранд олон амбицтай зорилгоодыг та тавих хэрэгтэй. Нөгөө талаасаа 9 сарын 17-18-аас ахуулаад ухрах хөдөлгөөн хийсэн Кайрон бас нөгөө талаасаа таны хувьд ажлын байр, эрүүл мэндтэй холбоотой асуудал болон өөрөө чинь өдөр тутмын амьдралын хэлбэр дээр өөрчлөлтүүд эдгэрэх ёстой амьдралын хэлбэр асуудлуудыг илүү тодруулан харуулна. Магадгүй та хэр буруу амьдралын хэмнэлтийн, хэр зөв амьдралын хэмнэлтийн, хэрвээ та ямар нэгэн байдлаар одоо өөртөөгөө дайсантайгаа, эрүүл мэндтэйгээ ямархуу байдлаар ажиллаж харьцаж эдгэрэхгүй явж байгаа энэ эдгэрэхгүй байгаа асуудлуудыг чи илүү танд харуулах нь байна. За нөгөө талаасаа болохоор нар маань жинлүүрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээс хойш таны хувьд илүү их одоо ядрах, сулдах ийм одоо хэв шинжүүдийг бүрдүүлж байна. Тэгэхээр болж өгвөл та 9 сарын одоо сүүлийн үеэр илүү амарч авахыг хичээ. Тэрнээс наан буюу 9 сарын 1-ээс 9 сарын 20 хүртэл та нэлээд эрч хүчтэй, зоригтой, амбицтай байж хийх ёстой зүйлүүдэд хурдан дуусгаж аваад удахгүй таны ордонд сугар гариг ухрах хөдөлгөөн хийж, дээрээс нь нар маань одоо таны эрч хүч, амралт, алжаал тайлдаг хэсэг рүү шилжилт хөдөлгөөн хийснээр илүү амарч авахыг хичээх хэрэгтэй. Дээрээс нь та илүү залах уу, илүү ядарсан, илүү хэрч хүчээ алдсан байвал та илүү совлиж, амарч, ядаргаагаа тайлахыг хичээх хэрэгтэй. Хуучин донтолтууд эхлэхээс өмнө бясалгалд явдаг юм уу, амарч авдаг юм уу, совлуулдаг юм уу? Энэ тал руугаа илүү та өөрийгөө чиглүүлэхийг хичээгээрэй. За энэ дараагийн орд бол Нумын орд байна. За Нумын ордынхны маань хувьд 9-р сар. Энэ тэр чигтээ таны одоо завгүй сар болдог. Их завгүй, их гярхаа ажилдаг. За тэгээд илүү хариуцлагатай болдог сарууд чинь нэг байна. За Нумын ордынхны маань хувьд Бархасвд гариг маань Арслангийн ордонд. За дээрээс нь энэ сугар гариг одоо сүүдрийн ухралтай таны тодорхой хэмжээний одоо хүрээлэл, нийгэмд эзлэх байр суурь зүйлүүд дээр чинь идэвхтэй нөлөөлөл ухрах хөдөлгөөний талаасаа бол авчирна. Тэгэхээр таны хувьд хүмүүстэй харилцаа холбоо илүү таатай байхыг хүссэн сар байна. За дээрээс нь одоо юу гэдэг зарим нэг талаараа илүү эрх чөлөөтэйгээр юмыг харах үнцгийг чинь нээж өгж гин, илүү та биеэ даасан байдлаар харилцаа үүсгэхийг хичээж гин, олон хүмүүстэй баланстай, эерэг, таатай харилцааг үүсгэхийг хичээж гин. Магадгүй зарим тохиолдолд хуучин найз нөхөд хүрээллүүд эргэн гарч ирэх өндөр боломжтой байна. За нөгөө талаасаа 9 сарын 10-аар шинэ сар охины ордонд гарч байгаа. Хамгийн чухал зүйл юу вэ гэвэл та ажил карьер дээрээ одоо энэ шинэ саранд том одоо ажил карьерийнхаа шинэ алхмыг нээх хэрэгтэй. Учир нь буд гариг бас энэ үеэр идэвхтэй одоо охины ордонд байгаа учраас анхаарал, деталь бүх зүйлүүдийг та нэлээд сайн ойлгож хийж эхэлнэ. Нөгөө талаасаа бас Тэнгэрийн маань гариг ухрах хөдөлгөөнийг эхрийн ордонд хийж байгаа. Энэ маань таны харилцаа холбоо буюу яг нүрээ хардаг харилцаа холбооны байршил дээр ухрах хөдөлгөөн хийж байгаа нь гинтийн ямар нэгэн байдлаар харилцаа холбоон дээр чинь шинэ өөрчлөлтүүд юм уу гарч ирэхийг үүсэхгүй байна. Нэг янзын арга барил, нэг янзын харилцаа биш. Илүү шинэлэг содон, эсвэл илүү одоо өөрчлөлт хүссэн харилцаанууд илүү идэвхтэй болж эхэлж байна. За нөгөө талаасаа сугар гариг 9 сарын 10-нд бас хилэнцгийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр таны хувьд ямар нэгэн байдлаар өөрөө чинь зарим талаараа зориг алдагдсан юм шиг, хүсэл мөрөөдөл олдохгүй байгаа юм шиг, эсвэл итгэхгүй юм шиг, сулж юм шиг, эсвэл илүү их одоо назгаарсан байдлуудыг бас үүсгэж болох юм.
Нөгөө талаасаа болохоор эргээд урд нь хийжсэн зүйлүүдийнхаа үр дүнгуудыг бас тодорхой хэмжээнд хүртэх боломжтой сар өөрөө 9 дугаар сар байна. За тэгээд 9 сарын одоо дунд үе таны хувьд нэг төрлийн өөрийнхөө дуртай зүйлийг иргэн сэргээх, дуртай зүйлээсээ цухтаасан байдлаа олж нээх, эсвэл дуртай зүйлдээ илүү өөрийнхөө эдгэрлийг өгөх гэдэг юм уу. Эсвэл та хобби, ямар нэгэн одоо эхлүүлж чадахгүй байсан зүйлүүд энэ нэргээд өөрөө чи илэрхийлэх, өөртөө ихтэй болгодог юм зүйлүүд байж болох юм. Дуртай хобби зүйлүүдээ иргэн одоо сэрэж, сэдрээж ингэж эхлүүлэх боломжтой. За дээрэс нь бас 9 сарын дунд үеэс ахуулаад хүүхдүүдтэй холбоотой харилцааны асуудал дээр анхаарлаа хандуулах, үл ойлголцолтой байсан бол иргэн одоо харилцаагаа дотн болгох, сайжруулах. За нөгөө талаасаа бас эргээд хийж байгаа зүйлүүдээ одоо яаж илүү хүнд хүрэх үү, яаж илүү өөрөө ихтгэлтэйгээр үнийгээ толиулах уу гэдэг дээрээ бас илүү идэвхтэй нөлөөллүүдийг 9 сарын сүүлийн үеэр дунд үеэр бол идэвхжүүлэх нэ. За нар 9 сарын 22-нд жинлүүрийн орд руу шилжиж төлөвлөгөө хийхээр өөрт чинь энэ үеэр илүү их одоо нийгэмшил, хүрээлэл, харилцаа холбоо, олон нийтийн үйл ажиллагааг идэвхтэй чиглүүлэх, авч явах байдлыг бүрдүүлнэ. Бүтэн сар хоньны ордонд одоо битүүрч гарснараа өөрийн чинь хувьд эргээд одоо өөрийн чинь хувь хүний эго, бусд руу чиглэсэн, нийгэмшлүүр чиглэсэн, олон нийтийг хамарсан ажил, харилцаа холбоо илүү идэвхтэй болно. Тэгэхээр бол таны хувьд ямар ч байсан өөрийнхөө дуртай зүйл, өөрийнхөө хүссэн зүйлүүдийг өөрийн болгож аваад гэдэг юм уу, илүү ойлгомжтой болгож аваад цаашид ер нь нийгэмд хүрээлэлдээ ямархуу үр дүнтэй өөрчлөлтийг авчрах юм. Өөрөө ямархуу байдлаар хүмүүсийн нүдэн дээр ил гарах юм. Эсвэл хүмүүст хүрэх юм. Хүмүүс таныг юу гэж бодох ёстой вэ гэдгийг илүү их ойлгож анзаарсан шинжилтүүдийг та хийхээр харагдчихээн. Дээрэс нь үр хөвгтөй холбоотой шийдэгдэхгүй байсан асуудлууд бас энэ сар битүүрлэр шийдэгдсэн байх боломжтой байна. За нөгөө талаас ангар гарыг байршлаа сольж эхэлж эхэлснээрээ буюу арслангийн ордонд шилжилт хөдөлгөөн хийснээр таны хувьд итгэсэн зүйлийнхаа араас урам зоригтой өөрийгөө илэрхийлэх, илүү итгэл үнэмшилтэй одоо өөрийгөө чиглүүлэх боломжтой байхаас гадна гадагшаага чиглэсэн аялал, холын аяллууд илүү идэвхтэй болж эхлэх нь байна. Тэгэхээр сургууль соёл, боловсрал, аялал, сурч мэдэх, үнэмших, итгэж үнэмших гэдэг зүйлүүд бол асар идэвхтэй өөрчлөлтийг бол сарын сүүлээр илүү авч эхлэхээр харагдаж байна. Тэгээд Будгариг маань байршлаа солиод Хилэнцгийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр сарын сүүлээр бодлогогүй алхам хийх, буруу ярих, эсвэл өөрийнхөө эд зүйлүүдийг жижиг одоо хэрэгцээний зүйлүүдийг алдаж хасгах гэдэг зүйлүүдээс болгоомжлох хэрэгцээтэй байх болох нэ. Зяны дараагийн орд бол Матрын орд байна. За Матрын ордныхны маань хувьд 9 дугаар сар. За 9 дугаар сар бол Матрын ордных нь таата сарад нэг байдаг. Ер нь бол газар бие махбодтой ордууд идэвхтэй болсон сар. Охины орд танд маш чухал одоо эерэг урам зориг, итгэл үнэмшлэг авчирдаг бас сар буюу орд буюу таны одоо яг өөрөө чинь махбод элементтэй төстэй юм орд бол байна гэсэн. Тэгэхээр 9 дугаар сар бол нэг талаас санжиргаарыг ухрах хөдөлгөөн хийчихсэн. Матрын ордныхны маань хувьд энэ үеэр ямар нэгэн байдлаар хуучин хийн гэж бодож исэн ажил үйлсүүд иргэн гарч ирсэн. Эсвэл удаан хугацаанд одоо хийхдэггүй байсан зүйлүүд нэг талаараа эхэлсэн энэ төр байж болно. Нөгөө талаараа бол мэдээж таны хувьд илүү хариуцлагатай, илүү бодлоготой алхмуудыг энэ үеэр хийж эхлүүлэх боломжтой үе бол эхэлсэн байгаа. За 9 сар бол таны хувьд сурж мэдэх, боловсрох, итгэх, үнэмших, дээрэс нь тэмүүлэх, магадгүй амьдралаас суралцах юм саруудын нэг бол байна. Нөгөө талаас шинэ сар охины ордонд гарснараа 9 сарын 10-аас ахуулаад шинэ ажил, одоо шинэ сургууль соёлыг, шинэ амьдралын хэлбэрийг хөөхөд нэм таатай. За дээрэс нь шинэ зүйл гадагшаа чиглэсэн аялал, трейд, бизнес магадгүй. За дээрэс нь сургууль соёлд орох, сургууль соёлоо шийдэх гэсэн ийм боломжууд бол үе талгаа нээсэн байна. За нөгөө талаасаа бол эргээд Тэнгэрийн мангарыг ухрах хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр энэ маань таныг эргээд амьдралын хэлбэр
амьдралын хэлбэр цаг нартай холбоотой өөрчлөлтүүдийг бас үүсгэж байна. Тэгэхээр бол магадгүй таны хувьд ягаад ч юм цагийн зөрүү, цагийн өөрчлөлтөнд орох, эсвэл амьдралын хэлбэр, амьдралын өөрчлөлтөнд цаг нар өглөө босоод хийдэг байсан зүйлүүд өөрчлөгдөх, өдөр одоо хийдэг байсан ажил ус өөрчлөгдөх ч гэдэг юм. Ямар ч үсэн амьдралын өөрчлөлт огцон мэргэлд өөрчлөлтөг бол Тэнгэрийн ухаргалгын хийснээр л авчирна. За нөгөө талаасаа бод гараг жинлүүрийн орд руу бас яг 9 сарын 10-нд одоо шилжилт төлөвлөгөө хийж байгаа. Тэгэхээр энэ үеэр та ажил карьер дээрээ илүү одоо зэгцтэй, ойлгомжтой алхмуудыг хийн. Олон нийтийн нүдэн дээр гарсан ажлууд илүү гэрхай, төлөвлөгөөний дагуу явагдана. Төлөвлөж байсан ажлууд чи илүү их баланстай, харилцаа холбоо илүү өгөө аваатай, зөв шийдэлтэй болж эхэлнэ. За дээрэс нь амьдарч байгаа одоо өдөр тутам цаг нараа өнгөрүүлж байгаа газар болон ажил карьертай холбоотой хэсгүүд чинь нэлээд идэвхжиж байгаа учраас үүн дээр бас өөрчлөлтүүд гарч ирэхийг үүсэхгүй байна. Сугар гараг 9 сарын 10-нд бас Жинлүүрийн ордоос гараад Хилэнцгийн ордонд ирж байгаа. Тэгэхээр энэ маань матруудын маань хувьд найс нөхөд хүрээлэл нийгэмшлээсээ илүү таатай одоо энергийг авах, за олон нийтийн харилцаан дээр илүү таатай нөлөөллийг мэдрэх, олон хүмүүсийг байлдан дагуулсан ажил үйлсийг зохион байгуулах юм бол үржил шимийн хүртэх, таатай одоо нөлөөлөл үнээс авах. За дээрэс нь бод гараг мэдээж одоо бүхий сарын турш таны карьерийн байршил дээр угаасаа байж байгаа нь таныг илүү их олон амжилттай алхмуудыг ажил карьер дээр хийх төлөвлөх боломжоор хангаж өгнө гэсэн үг. За дээрэс нь 9 сарын 10-нд шинэ сар охины ордонд гарч байгаа. Тэгэхээр энэ шинэ сар таны сэтгэл санааны дотоод өөрчлөлтөнд нөлөөлж, итгэл үнэмшилт чинь эерэг өөрчлөлтүүдийг авчирч 9 сарын 16-нд гэхэд 17 гэхэд одоо Кайрон урхадлгөөнийг одоо хийсээр хоньны ордонд орсноор таны одоо өөрийн чинь гэр бүлийн амьдрал, дотоод уур амьсгал дээр эдгэрэл өөрчлөлтүүдийг шаардаж, амьдарч байгаа газар зүйгээ дахин нэг анхаарч харах, эцэг эхтэйгээ харилцаагаа анхаарах, үл ойлголцол байсан бол энийг илүү эдгэх талуудаа олж шийдэж эхлэх нь байна. За нөгөө талаас болохоор нар байршлаа солиод эхэлсний дараанаас ахуулаад матруудад маань карьерийн маш том одоо идэвхтэй өөрчлөлтүүд бол үүснэ. Ажил, карьер, гэр бүлийн амьдрал гэдэг зүйл бол хамгийн чухал нөлөөтэй саруудын нэг. Бүтэн сар хоньны ордонд сар битүүрч гарснараа эргээд ажил, карьер болон гэр бүлийн амьдрал дээр шийдэгдэхгүй байсан олон асуудлууд үр дүнгээ өгж шийдэгдэж эхлэх нь байна. За ангараг гараг байршлаа сольж арслан руу шилжилт хөдөлгөөн хийснээр таны одоо дотоод эрчим хүч, бие физиологийн эрчим хүч эргээд нэлээд сэргэх нь байна. Урам зориг эрч хүчтэй илүү их болох нь байна. Ямар нэгэн төлөвлөж байгаа алхмуудаа та хин нэгэнд хэлэхгүйгээр төлөвлөгөөгөө хийж эхэлнэ. Энэ маань эргээд танд маш том гарц өөрчлөлтүүдийг авчрах нь байна. За бод гараг Хилэнцгийн ордонд орсноор матруудын маань хувьд маш олон одоо олныг хамарсан ажлуудыг зохион байгуулж олон нийттэй холбогдсон шинэ одоо ажил карьеруудын үе таалгуудыг бол та нээж эхэлнэ. Тэгэхээр бол сарын сүүлээр бол та илүү community үүсгэсэн олон хүн дунд зохион байгуулсан ажлуудаараа нэлээд одоо үр дүн хүртсэн ийм өөрчлөлтийг сарын сүүл хавцаас та хийж эхлэх нэ. За энэ дараагийн орд бол бомбын орд байна. За бомбын ордынхны маань хувьд 9-р сар За бомбууд маань 9-р сар нэг төрлийн сэтгэл зүйн дотоод өөрчлөлтийг авчирдаг сар байдаг. Тэгэхээр бол эргээд өөрийнхөө одоо яг хадгалж байгаа, хурааж байгаа, төлөвлөж байгаа бүхий л зүйлүүд дээр илүү их анхаарлаа хандуулсан сар. Нэг төрлийн таны хувьд банктай холбоотой, татвартай холбоотой олон асуудлуудыг шийдэх ёстой саруудын нэг бол өөрөө 9-р сар байна. Ялангуяа шинэ сар 9 сарын 10-нд гарснараа таны хувьд яг одоо өөрийнхөө урт удаан хугацааны зорилго, санхүүгийн асуудал, хөрөнгө оруулалт, банк, үр зээл зүйлүүдтэй холбоотойгоор шийдлүүдийг олж харна. За нөгөө талаасаа зарим маань энэ үеэр одоо шинэ эхлэлийг тавьж, шинэ одоо нэг үеийн хадгаламжийг нээдэг, эсвэл өв хөрөнгө залгамжилж авдаг, эсвэл өв хөрөнгөтэй холбоотой залгамжийн асуудлаа хөөцөлдөх гэсэн юм олон өөрчлөлтүүдийг бас энэ үеэр татж байна. Нөгөө талаасаа болохоор таны хувьд 9-р сарын
одоо 10-д бол маш олон өөрчлөлтүүдийг бас тавьж байгаагийн дараа нэг үйл явдал бол Буд гариг жинлүүрийн орд руу бол байршлаа сольж гин Тэнгэрийн маан авах хөдөлгөөнийг ихрийн ордонд хийж. Тэгэхээр бол таны дуртай зүйл, ямар нэгэн хийх гэжсэн зүйл, хобби зүйл, үр хүүхдтэй холбоотой зүйлүүд бол гинтийн том эргэлт өөрчлөлтүүдийг мэдрүүлнэ. Огцом эргэлт өөрчлөлтүүд нь эргээд таны хүлээж байгаагүй олон өөрчлөлтөд шууд холбогдно. За нөгөө талаасаа бас эргээд таны өөрийгөө илэрхийлэх байдал чинь нэлээд өөрчлөгдөх, биеэ авч явах байдал чинь нэлээд өөрчлөгдөх, дуртай зүйл хоббигоо эргэн нэг харж өөрчлөгдөх юм уу, өөр байдлаар шийдэх, шинэ хоббитой болох, шинэ одоо дуртай зүйлүүдэд олж нэх бүрэн боломжтой байна. 9 сарын 10-нд бас сугар гараг хилэнцгийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр энэ нь одоо нэг төрлийн ажил карьер дээр та ямар өөрчлөлтүүдийг хийх боломжтой. Карьерийн байдал дээр ямар алхмуудыг хийх юм. Дарагтайгаа хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ ажил олгогчтойгоо ямар хөө харилцаатай байх юм гэдгийг илүү шийднэ. Ихэнх хугацаанд 9 сард бол та ажил олгогчтойгоо юм уу карьер албан тушаалтантай харилцаа тун таатай байхаар харагдаж байна. Тэгэхээр 9 сард бол энэ чиглэлийн визний асуудал, карьерийн асуудал, албан тушаалын асуудлуудаа маш их цэгцэлж авах шаардлагатай болох нь байна. За нөгөө талаасаа Буд гариг жинлүүрийн ордонд бас ихэнх цаг хугацаанд 9 сард байх учраас таны хувьд ярьж байгаа хэлж байгаа зүйлүүд чинь өөдрөг, ихтгэл үнэмшил авчирсан, эргээ судалгаа шинжилгээтэй бусдад заасан, чиглүүлсэн маш баланстай харилцаануудыг та 9 сар тэр чигтээ өгж байгаа учраас таны хувьд бол 9 сар бол хамгийн үр бүтээмжтэй итгэвхтэй саруудын нэг бас бомбуудад маань болж байгаа юм байна. Тэгэхээр бомбууд маань энэ үеэр сурж мэдэж авах, ажил карьер дээр эерэг алхам, байр сууриа тодорхойлж авах, итгэвхтэй амьдралын хэлбэр хөөх, бусдад заах, сургах, коучлах бүх зүйл үе таалга нээлттэй байхаас гадна өөрийгөө илэрхийлж байгаа байдал чинь бусдын анхаарлын төв таныг аваачих нэ. Тэгэхээр бол нэг талаас сэтгэл зүйн дотоод өөрчлөлтүүдээ олж нээж одоо дотоод өөрчлөлтөөгөө та ажиллах боловч бус талаараа гэх юм бол маш их шинэлэг эерэг өөрчлөлтүүд ажил карьер болон өөрийгөө илэрхийлэх байдал дээр чинь үүсэн гарч ирж байна. За нөгөө талаасаа болохоор бодол санааны хувьд сурч чадахгүй байсан олон зүйлүүдээ та сурч авах нь байна. Бага удаан боловч өөрийнхөө хэмжээнд одоо сурах ёстой зүйлүүдэд та сурах, энэ таны бизнестэй холбоотой, энэ сургуультай холбоотой, энэ таны сошиал медиа, таны бизнестэй бүгд холбогдож байгаа ба энэ маань танд багаар өгөөжтэй өөрчлөлтүүдийг танд авчирч байгаа гэж бол харагдаж байна. Ерөнхийдөө бол 9 сар бол бомбуудын маань хувьд илүү карьер, манлайлал, бүтээлч байдал бас дээрээс нь тодорхой хэмжээний өөрийгөө ялан дэлсэн юм саруудын нэг болж өрнөх нэ. За хамгийн сүүлийн орд буюу загасны орд. За загасны ордныхны маань хувьд 9-р сар. Тата саруудын нэг байна. Учир нь таны хувьд ихэнх зүйлүүд илүү шийдэмгий болж өрнөх саруудын нэг гэж бол харагдаж байна. Тэгэхээр ойлгомжгүй зүйл гэж бол байхгүй ба ойлгомжгүй зүйл байхгүйгээр болгох боломжтой сар. Жишээлбэл шинэ сар таны харилцаа холбоон дээр гарч байна. Тэгэхээр та энэ шинэ саранд одоо ямар нэгэн уулзах ёстой, хамтрах ёстой, харилцах ёстой хүмүүсийг олж нээн. Тэр хүмүүс маань бас гарч ирэх боломжтой сар байна. Дээрээс нь бусдтай ажиллах, бусдтай хамтрах боломж үеүдэг хүлээж байгаа бол энэ 9 сарын 10 бол маш сайн байхаас гадна нөгөө талаасаа одоо загаснуудын маань хувьд шинэ эхлэлийг тавих, шинэ газар очиж нүүх, суух, шинэ хүмүүсийг амьдралдаа оруулах, болцоонд явах энэ гэсэн зүйлүүдээр хүнийг таних боломж, харах өнцөг улам нээгдэх боломжтой сар байна. За дээрэс нь одоо сугар гараг байршлаа солиод хилэнцгийн орд руу, Буд гараг байршлаа солиод жинлүүрийн орд руу байршиж байгаа нь эргээд таны хувьд нэг төрлийн одоо сурч мэдэх зүйлээс аз жаргалыг мэдрэх, за дээрэс нь сурсан зүйлүүдээрээ дамжуулан одоо бусдад илүү өргөөжтэй өөрчлөлтүүдийг амлах,
За дээрэс нь одоо юу гэдэг бодол санааны хувьд сурж мэдэх зүйлүүдэд эрэл хайгуул хийх, нөгөө талаасаа бас эргээд та сургууль соёлд мөнгө зарах, магадгүй та энэ одоо 9-р сар сургуульд орох, дуртай курс дугууландаа явах, эргээд та бас өөрийнхөө хувьд мэргэжил дээшлэх, сэтгэл зүгээ одоо сонсох, эсвэл өөрийнхөө хоббинд мөнгө зарах гэсэн бүрэн боломжуудыг бол үүсгэхээс гадна будгаарыг илүү эрэл хайгуул, илүү дотоод асуудалтайгаа харьцаж байгаа байдал руу шилжилт хөдөлгөөн хийсэн байна. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэвэл нэг төрлийн одоо загаснуудын маань хувьд бусдтай харилцах харилцаа, бусдаас ирэх дэмжих тусалцаа, бусдын ямар нэгэн цуглуулсан эд зүйл мэдээлэл нууцуд хүртэл тань руу их чиглэж ирж байгаа сар байна. Тэгэхээр энэ үеэр одоо урд нь сонсоогүй байсан ховж мэдээллийг та сонсно. Эргээд өөрийгөө эргээд энэ зүйлүүд маань таны ажил карьер дээр болон ихтгэл үнэмшилт чинь өөрчлөлт авчирна. Дээрээс нь үргэлжлүүлэн таны ямар нэгэн зорилго тэмүүлэл дээр чинь шинэ одоо харах өнцгүүдийн үд хаалгыг бол нээж өгнө гэж бол харагдаж байна. Дээрээс нь Тэнгэрийн ван гараг ухрах хөдөлгөөнийг хийж байгаа. Тэгэхээр энэ нь одоо таны хувьд орон байр, гэр орон, амьдарч байгаа газар зүйдэр чинь өөрчлөлтүүд авчрах. Эсвэл үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өөрчлөлтүүдийг бас энэ 9-р сар маань танд амлаж байна. Тэгэхээр та гинт гадагшаага явах шийдвэр гаргах, эсвэл гинт өөр улс оронд очиж амьдрах, эсвэл нүүц суух шийдлүүд тань дээр маш идэвхтэй гарч эхэлж байна гэсэн. За нөгөө талаас 9 сарын 10-нд шинэ сар гараад түрүүн хэлснээрээ яг юу хийх ёстой, яах ёстой, хинтээ явах ёстой, хинтээ уулзах ёстой, хин танд туслах ёстой, эсвэл хинд та туслах ёстой гэдгийг олж харсан ийм үеуд бол эхлэхээс гадна 9 сарын сүүл дунд үеүүдээс ахуулаад таны хувьд санхүүгийн асуудал дээр тулгамдаад байсан айдас, стресс, хямралаа шийдэх, өөртөө илүү их итгэх, өөртөө илүү их итгэлтэй хандах ийм боломжуудыг дахин нэг шалгасан үйл явдлуудыг бол авчрах нь байна. За дээрээс нь таны хувьд нар байршлаа солиод 9 сарын сүүл 9 сарын 22-ын гаргаад байршлаа сольсны дараа эргээд таны одоо банк санхүүтэй харьцах ажил, татвартай холбоотой ажлууд. За дээрээс нь үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өөрчлөлт болон мөнгө санхүүтэй холбогдсон зүйлүүд нэлээд том өөрчлөлт эргэлтүүдийг авчирна. Сэтгэл санааны хувьд илүү нуугдмал, илүү хүчрхэг, илүү өөртөө ихтгэлтэй боловч зарим нэгэн хямрал айцуудыг та 9 сарын сүүлээр жоохон мэдэрч даван тулгаар харагдаж байна. Сар битүүрэл болон бүтэн сар хоньны ордонд 9 сарын 26-нд гарснаар таны хувьд өөрийнхөө үнцэн хадгаламж одоо мөнгө санхүүгийн асуудал дээр илүү эрг нааштай өөрчлөлтүүдийг бол татж जैन. Дээрээс нь ойлгохдохгүй байсан, харахгүй байсан зарим нэг санхүү мөнгөтэй холбоотой асуудлууд бол шийдэгдэж эхлэх нь байна. За сарын сүүлээр буюу 25, 26, 27 гэсэн үеүүдэд бол мэдээж одоо ангар гарыг маш идэвхтэй өөрчлөлтийг юм уу ордыг одоо сольж өөрчлөлт гаргаж байгаа энэ үедэд болохоор таны хувьд загаснуудын маань хувьд ажил, карьер, за дээрэс нь бас нөгөө төрлийн одоо гэр бүлийн амьдрал, за дээрэс нь ямар нэгэн идэвхтэй өөрчлөлтүүд таныг илүү өөртөө ихтгэлтэй илүү шийдэмгий болох боломжоор хангаж өгнө. Эрүүл мэнд, ажил үйлсээр тулгамдаад байсан асуудлуудаа та маш сайн даван туулна. Магадгүй бусдтай өрсөлдөх, бусдтай тэмцэх ямар нэгэн байдлаар ажил үйлсээр тулгамдаад байсан саад бэрхшээлүүдийг та бүгднгийн одоо даван туулах боломжоор хангагдаж эхлэх юм үе бол 9 сарын 27-аас хойш эхлэх юм байна. Тэгээд буд гарыг байршлаа садаад хилэнцгийн орд руу 9 сарын 30-нд шилжилт хөдөлгөөн хийхэд загаснууд маань илүү өөрийнхөө бодсон сонсон зүйлүүдийг ажил хэрэг болгох боломжоор хангагдаж эхлэх нэ